сайн байцгаана уу сонсогчдоо та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Манайхын амьдрал нэртэй подкастын маань одоо анхны дугаар хүрэхэд та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ дугаарыг хөтөлж явуулахаар анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн Дархуул аймаг дахь анагаах ухааны сургуулийн Имзүүби анагаахын тэнхимийн багш Гантуя миний би сургуулийн Имзүүби анагаахын тэнхимийн багш Мөнх Жаргал багшийнхаа хамтаар хөтөлж явуулахаар бэлэн болсон байна. За юуны өмнө та бүхэнд зочноо танилцуулъя. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн Дархуул аймаг анагаах ухааны сургуулийн ерөнхий эрдмийн тэнхимийн багш доктор Дэд профессор Алтайхуу багш маань хүрэлцээрсэн байна. Танд маш их баярлалаа. Ингээд алтан цагаа бидэнд бас зориулаад ингээд ярилцахаар хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. За бидний өнөөдрийн одоо ярилцах гол сэдэв бол хүний мөн чанар, хүн байхын утга учир. За тэгвэл энэ талаар та дэлгэрүүлж ярил. Харин урилга ирэхэд бол хүний мөн чанар гэсэн сэдэв өгсөн байсан. Үнэхээр хүний мөн чанар гэдэг асуудал бол яг арга өнөөдөр бол маш хурцаар тавигдаж байгаа асуудал байна. Ер нь дэлхийн их эрдэмтэн судлаачид судлаад яваад сансар өгтгөр хүртэл судлаад яваад байсан чинь сүүлд нэг зүйлийг олж харж байгаа юм. Ер нь бид нар чинь өөрийгөө судлахаа баг судалсан биш үү гэж. Тэгээ юуг нь баг судалсан бэ гэхээр хүний мөн чанар буюу хүн өөрөө яг ямар амьтан юм бэ гэж. Тэгээ эртний грекээс болоод одоо давны одоо гүн ханчд бол энэ тухай ерөөсөө хүний мөн чанар нь юу юм бэ гэдгийг маш олон таас нь хэлж ярьсан байдаг. За бид нар бол тэр онлын давны тухай нэг яриад байгаас илүү ер нь бол одоо бид нар шашны таас нь аваад усах юм бол хүн гэдэг бол бие сэтгэл хоёрын нэгдэл юм а гэдэг. Ерөнхийд нь авч үзээд байна. Бид нар энэ хүний мөн чанарыг тодорхойлохын тулд яг аргагүй нэг зүйлийг үнэлээд тодорхойлох хэрэгтэй болчихж байгаа юм. Тэр мэн юу вэ гэхээр зэрэг ердөө хүн гэдэг амьтан бол юугаараа ялгардсан бэ? Ямар амьтан юм бэ гэж үзэж байгаа юм. Нэг талаас нь бол яг аргагүй байгалийн амьтан юм. Байгалийн бүтээгдэхүүн. Өөр байгалийн амьтан. Өөрөөр хэлбэл бүр тодорхойлох юм бол зүн бэлэгтэй амьтан. Зүн бэлэгтэй амьдралыг одоо таван дуурж авч явж идэг гэж. Одоо хоёр нөгөө талаас нь үзэх юм бол нийгмийн бүтээгдэхүүн байж байгаа юм. Яг л хүн бол ухамсарт хүн болохын хувьд ухамсарт амьдрал орж идэг. Тэгэхээр зүн бэлэгт амьдралыг туулдаг, ухамсарт амьдрал хоёрыг туулж явдаг. Тэгэхээр зүн бэлэгт амьдрал, ухамсарт амьдрал хоёрын нэгдэл ягарахгүй юу тодорхойлох вэ гэхээр хүний мөн чанарыг тодорхойлдог. За хүний мөн чанарыг тодорхойлоход бол олон талаас нь яриад идэв. Нэг талаас нь бол нийгмийн талаас нь тодорхойлох, нийгэмд хэрхэн төлөвшсөн байна, тэрнээс ажилтгаална гэдэг. За зарим судлаачид бол ерөөсөө хүний мөн чанарыг юу гэж үздэг гэхээр бүр одоо генийн талаас нь авч үзэж байгаа юм. Хүний мөн чанар бол удамшиж явж байгаа юм аа. Одоо тэрс маань сүүлийн үед бол нэг ямар уур амьсгал их тэгдэж байгаа юм гэхээр ёс суртахуун хүний шудраг ёс гэдэг юм уу, шудраг байх, сайхан нинжин сэтгэлтэй байх гэдэг чинь төрмөл юм аа гэдэг. Яагаад ч одоо одоо буруу сэтгэлтэй хүнийг бол яагаад сайхан тийм нинжин сэтгэлтэй болгох боломж байх. Тэрийг өөрчлөх боломж. За тэгвэл за энэ дээрээс яг ингээд миний бодогдож байгаа юм бол юу вэ гэхээр таны бага насны тухай сонирхож байна. Хүн болох багаас хүлэх болгон унгнаасаа гэдэг. Тэгвэл таны одоо ингээд өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд таны бага насны одоо ямар дурсамж одоо хамгийн ихээр таны сэтгэл илүү тодулцсан байдаг вэ? За тэр дурсамж нь тэгвэл таны энэ өнөөдрийн одоо энэ мэргэжлийг сонгоход энэ амжилтанд хүрэхэд одоо нөлөөлсөн үү? Энэ талаар туулгал амьдралыг туулсан. Тэгвэл өөрмөц сонслог гэж яг хөө гэхдээ дахин давтшгүй тийм акшнгууд бидний үед бол би яг аргагүй одоо жоохон байхдаа нэмээгэндээ очиод тэгээд байж хахад одоо миний сэвлэг үргэх ёсол болсон байлээ. Тэгээд сэвлэг үргэх ёсол болоход өглөө босон гутаан үсийг минь аваад тэгээд бүгдээрээ нэг үнсэж өгвөл надад одоо нэг жихэр нэг одоо үзэн чавгад нэр өгвөл тэгээд хонд явуулсан. Тэгээд өглөө үргэх баяран бол хонь хариулж бүтэн өдөр орой 5 цагаас ирээрэй гэсэн өглөөний зуны цагт бол 7-8 гээд нар одоо хоноо бэлчээгээ явцсан байдаг учраас тэгээд оройн 4-5 хүртэл байна гэдэг бол нэг талаасаа нэг тийм хойдын хүнжим шиг нөгөө талаасаа тэр өссөн урамданд явж байсан 3 дугаар тэр өсөө авахгүй учраас тэр өсөөг яагаад ав ямар учиртай юм гэдгийг тэр үед нэг тунгааж эргэцүүлэх гэдэг чадан орж ирсэн. Тэрнийг их шин төдий нэг хугацаанууд бол миний амьдрал нэлээд өөрчлөлтүүдийг магадгүй тэр ирээдүйд би хэн болох юм бэ гэдэг энэ философи мэргэжлийг сонгоход бол их төлхөө нөлөөлсөн байж магадгүй. Тэр нь бол хүний амьдралд бол огцом үйл явдлууд бол нэг оронгоор нь өөрчилж байдаг. Тэрний нэг жишг нь бол
тэр байсан байх. Одоо бол хөгжил сонслоор бол гайх ба. Тэлэг үргэх гэдэг зүйлийг бол тийм өргөн хэмжээнд тэмдэглэдэг байхад энэ хүн тэгсэн байна. Энэ нөхцөл байдал манай эмээ бол өөрөө тэр баяр наадамхээс илүү мөн чанарлуу нэг юм гарч ирсэн юм шиг байна. Багш тэгэхэд хэдэн настай вэ? Тэгээд намайг явж дараа өөрийнхөө судар номоо уншаад сайн сайхан яваасаа гэж залбирч ирсэн гэж ярьдээ сүлд нь. Тэгэхээр гол нэг агуулганд байгаа байхгүй юу? Найдаа дуугаад суугаад ундаа тараад ирсэн. Их ч одоо би 5 настай байсан юм уу та. 5 настай байхдаа миний сэвгийг авсан шиг байгаа юм. Айлын том хүүхд учраас нэлээ айдгүй авсан юм болов. Тэгэхээр одоо ерөнхий боловсролын сургуульд ороод тий та одоо бас маш хамгийн их урам зориг аваад бас энэ нас амьдралд түлхэж болж исэн зүйлс нь бас юу байдаг вэ? За урам авч ясан зүйл олон биш үү. Би ч одоо 2 дугаар ингээд аймгийн математик олимпиад авраг боллоо тэрнээс их урамжиж исэн юм байх та. Тэгээд цаашгаа нөгөө намайг нөгөө хичээлээ хийгээд ирээд дүн мөнгө гэсэн тухай өдөр болгож шалгаад байдгүй. Одоо захим ертөнц байгаагүй үед хаяа нэг дэвтрийг ээж харан бутаан баярлдаг. Тэгээ баярлж байгаа тэр нэг нүднээс нь юм уу гэрэлтэж байгаа тэр цай зүйлийг харахад дахин гармаар санагдаж хичээлээ нэг гайгүй шиг хийчихсэн гэсэн юм бодлууд мэдээ явж исэн. Гэхдээ тухайн үед мэдэхгүй одоо нэг шиг ийм их цаг байгаагүй. Бүх ажил төлөвлөлт гэрийнхээ айлын том үүдийн хувьд асуудлуудыг хийн авч үүрнэ явна ажиллаа хийн уус арган төлөө төлж юу гэдгийг тухай бүгдийг л хийн. Тэгээ надад бол оройд одоо 8 цаг хэдэн минут 45 минутанд байсан баха. Нэг үлгэрийн ертөнц гэж гардаг. Үлгэрээ сурах юм би, үлгэрээ санах юм би, маш сайн мадлан маргаашийн үлгэрээ сонсороо гэдэг дуустдаг. Тэгээ тэр үлгэр гардаг. Тэр үеийг нь одоо баг ингэж багтаа тэр үлгэрийг сонсчоод тэгээд дуусны гандараа 9-10 цаг орон хичээлээгээл тэгэл энэ 10-аас хойш төгрөмцтгэл байсан тийм ч юм. Тэгж явж байхдаа олон зүйлээр оролцож байсан. За спортоор нэлээд гүйлээ. За уралгаар нэлээд гүйлээ. Яггүй тэр үед өгөөсөн нийгэм нэг тийм байсан юм шиг байна. Би хүний өвдөгч би хүн байх ёстой гэдэг асуудал тавьсан. Одоо зөвхөн нэг зүйл сайн биш бүх зүйлд одоо өвдөгч байх ёстой. Тэгэхээр урлагтай, спорттой одоо юу гэдэг хичээлдээ сайн гэрийн ажил тусалдаг ёс суртахуунд байх ёстой гэсэн. Нэг яг үүнд баригдчихсэн шиг байна. Энэ талаараа бас та дэлгэрүүлж манай сонсогчдод урам зориг өгөх зорилгоор ярил. Нэг 10 жилд гайгүй суралцсны үр дүн байх. 8 дугаарыг төгсөөд би чинь багшийн сургууль, багшийн техникумд явах гэж ирсэн. Тэгээ манай нэг хичээлээ багш мишиг багш гэж герман намайг загнаад зэмлээд тухай дөрөнд оруулж ирээд одоогоор бол одоо нэг жоохон зодох. Нилээ зохиж одоо асуудал үүсэлтэй. Тэр үе чинь би нөгөө энийг хүчрхийлэхээс илүү зөв талаас нь ойлгож ирсэн. Тэгээ яриад ийж дэмжсэн. Шүүгч намайг зодлоод ихтэй яагаад заавал одоо чи 8-аас явах юм бэ 10 төгсөөд яваач гэдэг асуудал тавьж байна. Шүүгч бол тийм амар одоо нэг хамаагүй зодохгүй юм биш те гэж хэлжсэн. Тэгээд ээж одоо за мишиг өгшөөгөө тэгвэл өгөнд автаа гэж тухайн үед хүний итгэл ямар том байсныг би ядаас харж байгаа юм. Тэгээд цааш өвчнүүд нь сураад 10 төгсөөд мэдээж өөрийнхөө чиглэлээр суралцах. Уг нь бол би математикийн ангиар цаашаа гүнзгийрүүл явъя. Яг ямар ч байсан сургуулиас гадна аймгийн математикийн аваргуудад бас улсын математикийн тэмцээнд оролцож байсан хувьд боломжтой болов гэж би боддог байсан. Хойдон бол илттэй юу гэдэг илүү байгаагүй ч гэсэн ямар ч байсан боломж юм байсан. Гэхдээ тухайн үед бол намайг нэгдүгээр групп дээр үуч нөгөө 4 групп байсан. Нэгдүгээр групп дандаа нэг нийгэм ухааны хичээл, хоёр дахь нь одоо математик сурлан, гурав дахь нь одоо хими сурлан, дөрөв дахь нь одоо эдийн засгийн чиглэл дэх гэдэг. Тэгээ нэгдүгээр групп руу намайг оруулчихсан байсан учраас би хойд яран одоо дахин одоо түүх Монгол эдийн хичээлүүдийг дахин маш богино хугацаанд дахин эргэж сэргээж номнуудыг л дав. Би түүхийн номыг л дав 3 номыг бол 3 өдөрт өдөршнүүл уншиж ясан санагдав. Тэгээ конкурст ороод за тэнцэхэд бол хамгийн өндөр оноо 2 хүүхэд байсны нэг нь би байсан. Тэгээ Оросны чиглэлд орохоор болсон. Орос руу явход бол Оросны ам шалгалт өгдөг гэсэн. За. Тэгээд Оросд их сонир үйл явдал. Энэ дээр гээд би одоо байн сананд орсон шүү дээ. Оросын чинь Майя Редина буюу миний нутаг тухай ярь гэсэн байсан. Сонсон бид. Тэгвэл одоо би одоо ихлээр нэг явахтай Майяцана Багата гэдэг нэг ганц хоёр хэлсэн зүйлээ ярьжсэн. Цаашаа одоо би унчлаа гэж бодсон л доо. Тэгтэл надад их чим нь 7 дугаар ингэж байхад илүү үзэг цагаан үзэг гэж байсан. Тэр үзгийг авч өгөхийн тулд чи миний нутаг гэдгийн 24 бадгийг Монгол Орос хоёр дээр нь хэлсэн байх нь бол өгнө гэж хэлсэн.
Тэр явахын би Монгол Орос хэл дээр хэлсэн байсан. Тэнгүүд тэр санаанд ороод ирсэн. Тэгээд би ярьж гисэн. Хинтээ ангаатай нэг тушаад угаа хэрэг жисэх гөр бакрид тагой. Миний чарга нам оквас ми. Бали транскрипт транагал ярьж гэхгүй юу? Чөлгөөд уншиж. Тэгсэн чинь нөгөө шалгаж ясан Орос багш нар чөлгөөхрөө нивээгээд одоо бидгээ подкастаар шууд намайг гар гэдэг. Тэгээд чөлгөө хэсэг хэрэгээр одоо унцлаа бид. Чин одооны шиг олон хүмүүс дагуулдуулаад авах шүү дээ юм уу. Ээжийг аавд гэж бодно би ямар нэгэн сургуультай орчин хэлсэн байсан. Тэгээ гараад ирсэн ойр хэмж байдгүй тэгтэлтийн ангийн багш байж яав гэж ирж юм аа ангийн багш тоохнод одоо аюу сайн багш байсан. Тэгээд тэдгээ багштай уулзаад гоёа шалгалтанд ордоо унчих шиг болдоо намайг гар гэж гаргачлаа гэдэг байхгүй юу. Тэгээд дараа нөгөө Орос хэлний ярьсанд ороод тэнцсэн хүмүүсийн тягсаалтай гарсан чинь миний тэнцэхтэй нэлээд сайн тэнцсэн байсан. Тэгээд би Орос руу. За. Тэр үед бол яг Монголч ганцхан сургууль байсан. За. Оросд бол тухайн орон болгонд нэг л сургууль. Жишээд одоо Северловск буюу Урал Северловск бол нэг л бус нь дандаа дээр сургууль байсан. За. Тэгэхээр тэр их сургуулийг явна гэдэг чинь тухайн үед бол их сургуулиуд бол 5 жил. Дээр сургууль 4 жил сурдаг гэсэн. За. Одоо бүгдээр нэг их сургууль болчихсон учраас хэдэн жил сурдаг бас мэдэхгүй байна. Жишээд Монгол улсын их сургуульд одоо шил манайхаас төгссөн багш нар бол одоо C болох багш нар гэж байна шүү дээ. Энд дээр ч нөгөө 5 жилээр төгссөн. Тэгээд химийн багш гэж гарч ирдэг. Тэгээд багшийн дэдэг төгссөн байх юм бол химийн багш аа гэсэн. За тийм байсан байх тий. Тэр үед нэг их сургуулийг авна гэдэг бол тэр цэм одоо гадаад их сургуулийг авна гэдэг бол миний хувьд бол ээжтэй хамбарсан хамгийн том байдаг. Өмнө нь нөгөө юу гэдэг хүүхд байхдаа аймгийн чөлөөтөхийн улсын аваргыг насан турш төсвөр үеийг давхар хийгээл очиж байхад баярлж байсан. Гэхдээ яг энэ хуурийг авсан шиг тийм өндөр одоо юу гэдэг эмоцоор ээж баярлаагүй болж байгаа. Тэр үед л намайг өөрөөсөө тэгж бодоагүйсэн байх ирээд үнсчээд за тэгээд урагшаан зорилго руу яваарай гэж хэлсэн. Одоо нэг жоохон амраад авдаа миний хөлгөж хэлсэн нэг олон юм яриаггүй. Би тийм нэг урах хөвчин да. Сүйд нэрэг зүйлээд ингээ бодох. Тухайн үед томбод ашиг бүгдийн 50% болоод тийш үү. Эргээд ингээд өндөрлгөөс хараад ирэхээр зэрэг ер нь бол мөнч ямар агуу байсан би. Би тэр яг бодох юм да. Санаж штэ. Өндөрлөг. Одоо ингээд таны ярианаас сонсоход бас маш гоё нүдэн дарагдтал бас ярьлаа, тайлбарлаа. За тэгээд Оросд очиод одоо гоё бас одоо үеийдээ ингээд харьцуулахад одоо оюутнуудад хэр их боломжууд бас байдаг байсан бэ? Тэрийг ер нь бол одоо миний үед тэрний өмнөх үед боломж гэдэг бол хязгааргүй байсан. Зүгээр одооны шиг одоо гэртээ сууж байгаа бүх мэдээллийг авъя. Хэдэн төрөв төлж байгаад ингээд татаад авчи гэдэг асуудал байхгүй байсан. Бидний юусэн ганцхан сурдаг зүйл бол номын сан гэдэг зүйл. Номын сандууд их явдаг. Хичээл дууслаа. Сургууль дээр нэг өдөр тэтгэл номын санд боорч. Манай их сургуульч одоо чинь 3 номын сантай. За баяр дотор харин хажууд ойрхон номын сантай гэсэн. Орой өчийн цагаар яг үгээр оюутны дотор харин уншлагын заалтай. Уншлагын зааланд одоо нэг тань 20 м ойрцоо үед хүмүүс ямар ч оюутны ерөөсө өлмий дээрээ хөнгөн явдаг чимээ гарахгүй дуу. Уншлагын зааланд дотор тохиолдолд бусдад ямар нэгэн шуугаад тавихгүй бол чимээг үтгэл юм ангил тэгээд үнэхээр одоо тэнд бол орон орны оюутнууд байсан тэгээд бүгдээрээ суугаад хичээдэг. Ингээл явдаг тэр урамзад хэцүү ихлээд бол хүний нутгад очиод шууд бүгд орсоор орохоор зэрэг одоо заримдаа ойлгохгүй лекцэн бичгтэн тааруу биччихлэн тэгээ шантад үе гарч ирдэг. Тэгээд тэр нэг локинг хичээлийг ихлээд ойлгохгүй хүнд байсан нэг хэлдэ орс дээр юм болсон учраас тэгээд зүйлдээ энэ локинг хичээлийг ерөөсөө чадахгүй нэгэд би нэг ээж дээр нэг захаа бичээд одоо ерөөсөө болохгүй Монголдоо сурах гэдэг нэг захаа биччихсэн юм аа. Тэгээд тэрийг явуулахгүй байжгаад нэг өдөр гэр бүлд одоо би хайштан одоо Монголд очиж сурсан дээр орс дээр одоо дэмий юм байг бодоод тэгээд намаа эргүүл авчихсан чинь маш амархан зүйлийг хэлнээсээ болоод ойлгохгүйсэн нь ойлгоод тэгээд түүнээс хойш одоо үндсэндээ локгийн одоо манай зарим оюутнуудын надад өгсөн зүгээр цолд гэдэг юм уу хоч гэдэг юм уу гэдэг лок хаагийн үлдсэн. Тэгээд би бол одоо зөвхөн Монгол төдийгөө босоод 3 4 5 дахь үрт байхдаа локийн хичээлийг бол бусад орнуудын эсвэл Оросууд бол их зааж өгдөг байсан. Локийн хичээл гэдэг тэр надад өөрөө олон удаа нэг жил ороод өнгөрсөн ч гэсэн формал лок математик лок орж ирсэн ч гэсэн тэрийг өөрөө яг нөгөө
шингээгээд авсан учраас альва зүйлийг логикоор бодож дүрслэх, ургуулах тийм ээ. Сэтгэл тал дээр бол гол амин дэм болсон гэж ингэж ойлгож одоо хүртэл түүгээрээ авах гэж явдаг. Саяхан манай нэг миний вестэн дээр манай нэг ургуугийн их сургуулийн нэг манай нэг найз маань бичсэн байсан. Одоо математик лог гэдэг толгой оюутан байсан шүү дээ гэдэг. Дахиад тэр дурсамжууд одоо өдгөө 30 хэдэн жил болсон байж хахад манай тэр оюутан энэ дээр комент хэсэгт бичээд зогсож юм гэхээр бол юу тахалтай. Тийм байна. Биш миний хоногчд үлдсэн биш үү те. Одоо багшаа ингээ ярьж байгааг ингээ сонсохоор өөрт нь олсон боломжийг үнэхээр ашиглаж чадсан байна. Тэр уулзсан боломжоо дээрээс нь маш их хичээж байгаа давж үлж чадсан байна гэж ер нь бодогдож байна. Тэгээд ер нь одоогийн ингээд оюутан болж байгаа залууст маш их боломж байгаа шүү дээ, тийм. Одоо тэр үедээ харьцуулшгүй маш их боломж байгаа. Ер нь тэр их боломжийг оюутнууд маань одоогийн залуус маань ер нь яаж ашиглах зүйтэй юм бэ? Заавал тэрийг ашиглаад байгаа нь ямар учиртай болоод тэр боломжуудыг заавал ашиглах хэрэгтэй байдаг. Та энэ талаар юу гэж боддог? Энэ талаар ярил. Тэр боломжийг одоо тий, хүн болгоны эргэн тойронд юм боломжийн хаалгууд ингээд хэдэн мянгаар алдараа. Одоо сонголт хэрэгтэй болж байна. Тэгэхээр энэ олон боломжуудаас аль зөв боломжийн хаалгыг онгойлгохын тулд тэрийг сонгож чадах чадвар төвшин хэрэгтэй болж байна. Магадгүй одоо буруу хаалгуудын догшоод яваад байхдаа зэрэг маш их цаг алдана да тийм ээ. Тэгэхээр энийг сонгохын тулд хүнд мэдрэмж. Хоёрдугаарт нь хүний ирээдүйд чиглэсэн зорилго хүсэл мөрөөдөл. Тэгээ одоо түүндээ хүрээ гэсэн тийм зүтгэл байх хэрэгтэй. Тэгэхээр ингээд үзэхэд зэрэг нэг би юу ярих гэдэг юм. Амьдралын утга учир руу орох гэж ирсэн. Амьдралын утга учир гэж юу юм бэ гэдэг зүйлийг л ойлгочихлоо зэрэг явчихж байгаа юм байна шүү. Тэр боломжийн хаалгуудыг зөв сонгож чаддаг, зөв хийж чаддаг тийм юм болчихдээ. Амьдралын утга учир гэж. Нэгэн зохиолч хэлсэн үг гэдэг л да. Амьдралын утга учир гэж юу юм бэ гэсэн чинь хариулсан мэд. Амьдралын утга учир гэдэг бол миний хувьд бол амьдралынхаа утга учирыг олоход миний амьдралын утга учир байна гэж. Тэгэхээр амьдралынхаа утга учирыг эхлээд олж харахгүй бол өөрийнхөө мөн чанарыг олж харахгүй бол ямар нэгэн боломж байдаг гэж одоо нэг сайхан зүйлийг мөрөөдөд хасаа илүү дэндүүгөө явах. Тэгэхээр энд нэг хоёр юм зөрчилдөд үүсээд байгаа юм. Амьдралын утга учир гэдэг маань хоёр зүйлээс тавцсан гэдэг. Би тийм болно гэсэн хүсэл мөрөөдөл түүндээ жигсэн өдөртний үйл ажиллагаа хоёр нэгдэжээж амьдралын утга учир байна. Одоо хүн болгоноос сууя л да. Чи сайхан амьдрахыг хүсэж байгаа нэг хүн болгон тэгээд сайхан амьдрах. Тэгээд тэндүүг чи юу хийж байгаа юм бэ гэхэлэр байхгүй. Өдөр болгон хийх хэрэгтэй. Жишээл манай сургуульд нэг хоёр дахь хурд нэг үг байдаг шүү дээ. Их битгий баг үтгий өдөр болгон хий гэж энэ гүнзгий сургаал л да. Тэгэхээр энэ юу гэж хэлж байгааг бол ерөөсөө их амьдралынхаа утга учирыг олох гэж олцсон хүн бол тэр хүсэл мөрөөдөлтөд хүрэхийн тулд өдөр болгон хий. Яг одоо би энэ сургуулийг маш сайн төгсөе гэж бодсон оюутан бол юу хийх вэ гэж? Маш сайн төгсөн шүү гэж бодсон оюутан бол өнөөдрийнхэн хичээлийг хийх ёстой. Маш сайн төгсөн хичээл хийхгүй болох гэж энэ л утга учир биш гэж байна. Нөгөө нэг бодсон зүйл хийж байгаа зүйл хоёр зөрж байгаа. Тэгэхээр энэ үед зүрхгүй нийлсэн тохиолдолд одоо бид юунд хүрэх юм бэ? Ягарахгүй тэр боломжийн хаалт онгойлгож чаднаа. Өнөөдөр одоо шинэ тухайн технологийн дэвшний үрдүнд маш том боломж байна. Хэрвээ энэ одоогоос 30 жилийн өмнө энэ коронавирус гарсан бол энэ сургуульд яаж явах вэ? Бид нар хинч таачдаг шин. Нөгөө талаас хүний мөн чанар гэсэндээ би яг энэ цад ахлын тухай ярингуут одоо хэлмээр санагдаад байж байгаа. Мөн чанар нь өөрөө утгаалтсан юм байна л да гэж хэлдэг. Энэ цад ахлын үед ингээд нөгөө шинэ технологийн хөгжлийн үеийг зарладаг тийм ээ. Зарлаад байгаа. Нөгөө талаас нь ямар үе вэ гэж ёс суртахууны хямралын үе гараад ирсэн. Ёс суртахууны хямрал бий болчихжээ дэлхийд гэж. Одоо өнөөдөр өглөө хүртэл мэдээгээр юу ярьж байна гэж Япон болон Өмнөд Солонгосын айрам энэ тусалцаа үзүүлж байна. Нөгөө 20 дугаар хүмүүсүүдийг хянахад айрам нь очиж зогсож байна. Манайд бас нөгөө одоо шууд энэ тэндээс найзуудаас ярих харцаг сум момын төвдүүд юу гэж хэлж юм гэхээр аймгийн төвүүд дээр нөгөө хүмүүсээ хянаад гадаа харуулж зогсож байна гэдэг. Тэгэхээр би нэг юм эндээс зүгээр хэмдгэлж байгаа юм юу гэдэг гэхээр
зөвлөдөө ингээд зогсож байгаа. Гэхдээ тэр өөрөө хүн шүү дээ. Амтэн маань зогсож байгаа биш үү? Хүн хүнийгээ маань гэдэг. Тэгэхээр эндээс мөн чанар ямар амар болсон юм бэ гэдгийг олоод байгаа. Та ингээд бодохгүй шүү битгий гарааргүй өөрийгөө бусдыг бүгдийг бодно гэдгийг гол зорилго нь би харахгүй гэдгээр ойлгочих. Нэг ийм энгийн ойлгоцын төвшин ухаанд хумсарт хүмүүсийн төвшөнд ойлгохгүйгээр байгалийн амтанд дийлээд шүү дээ. Ураар гармаар одоо манай чинь тиймээс нэг маш их юм явж шүү дээ. Нэг гарах хийсэн, агаарт гарах хийсэн, гадаад гарахыг мөрөөддөг байсан чинь одоо зүгээр гадагшаан гарахыг мөрөөддөг боллоо. Ингээд тэрний өөрөө нэрвтэй зовоо тэгээд шантаад нэг юм баярлал та би өвчин аваагүй байна. Энэ өвчин Монгол тийм гаргаагүй байна. Илрээд байгаа бол юу гэдэг юм. Энэ илрүүлээд байгаа маш сайн байна баярлах хэрэгтэй. Яана 30 гээд дуучлага уурдаад ах юм. Тэр 30 гэдэг одоогүй байсан бол яах байсан юм бэ? Энэ талаар бодож үзэж талаас нь бодож тийм. Тактикийг бодоод тавьчих хэрэгтэй байхгүй. 30 гэдэг илрүүлэх чинь тэр 30 гэдэг олдсон учраас хүн баяр баггүй миний хувьд бол. Ямар сайн юм бэ? Тэр хүмүүсийн хандлагыг одоо яаж өөрчлөх вэ? Энэ хүмүүсийн хандлага одоо яг юунаас болоод ийм болчих вэ? За тэгэхээр одоо бас бид бүхний ингээ ирээдүйг болсон сайхан хүүхдүүдтэй одоо бид нар бас зөв үлгэр дуурайл болох эцэг эхчүүд одоо яг яагаад ийм болчих вэ? Юунаас яг юундаа гол утга учир нь хаана алдаа байгаад байна гэж бодож байна та. Алдаа гэхээс илүү нөгөө энэ маш удаан хугацаанд ингээд төлөвшөө тогтдог юм байна л да. Магадгүй бидний өөрийнх нь одоо амьдралын цаг хугацааны асуудал тэгээд маш олон үжилтүүдийг дэргэсэн дундуур нь бид нар чинь манжийн дард 200 гаруй жил байсан. Арай гэж гарлаа гэсэн чинь дараа нь Оросын одоо хараат байдалд одоо хуучин коммунист намын удирдлагын явж ирсэн. Тодорхой нэг мөрөөдлийн төлөөс коммунизм байгуулна гэсэн урайнд явж ирсэн. Тэгээд дараа нь зах зээлд орлоо одоо нөгөө гоён бодох тэр зүйлүүд манжийн хадуудын хийжсэн жоохон зүйлүүд ердөө хувийн тэр нэг сонирхох хүсэл тэр шунал дээр нь тодгуурдаад 9 цагааны бэлэг гэж авч ирсэн гэж. 9 цагааны бэлэг дээр нь дагалдуудад маш олон юм өвчж өгөхлөөр тэрнээс нь илүү юм манжийн авдаг байсан учраас тэрийг олж авахын тулд 9 цагааны бэлэгдлийг ард түмнээс нь илүү татж аваад өвчж өгөж бэлэг бариад оронд нь өөрөө маш их олзтой ирдэг байсан. Энэ зүйлүүд нь энэ хүмүүсийн илбэг болоод ирэхээр зэрэг энэ ч нөгөө нөлөөлөл нь бий болоод ингээ явсан. Ийм сони юм байна. Зүгээр ер нь бол бид нар бол нэг энгийн нэг зорилго эсвэл номын зорилго гэж нэг хоёр зорилгыг хүн тээж ихээс төрдөг гэж нэг жишээл одоо буддийн сургаалт хэлдэг юм да. Энгийн зорилгыг эрхэмсэн хүн бол мэдлэгийн шалтгаан нь юу гэхлээр зэрэг урд төрөлттэй өгөхөө өмнө утга учиргүйгээр ад жаргалыг хийд юм ирж хойд наснда биеийн жаргал идэлсэн өөр хөрөнгө мөнгөтэй алдар хүндтэй эсвэл магтаа сайшаал маш их хүлээдэг хүн бол төрөх эсвэл жаргахыг мөрөөдсөл байдаг учраас энгийн одоо зорилго нь биелж дараагийн төрөлдөө хүн болж байгаа юм. Өөр урд насныхаа жаргалыг хүсэх, өргөжлүүд энэ жаргалыг эдлэх юм зорилготой үз. За харин номын зорилго гэдэг бол энэ хорвоодлын амьдрал бол нэгэнтээ өөрөө юм энгийн зовлон амьдрал учраас эндээс нь гараад одоо жигэн одоо нирван дүрэг болох тийм ээ. Энэ зүйл бол номын зорилготой болж байгаа. Тэгээ номын зорилготой бол эргэж хүн болж мэдлээд идэггүй ариун бүхний орон залраад тэндээсээ хүмүүсийн ариун зам мөрийг яхад гэрэлтгүй бий. Тэгэхээр та бүхэн одоо ингээд үзэхээр дандаа тент төрнгээл эсвэл одоо ингээд тийшээгээл явна шүүгээд эсвэл одоо энэ хийдүүд номоо мурж яхад одоо аривжих хөрөнгө мөнгө аривжуулах тийм номоо мурахад наадам шиг юм болдог шүү. Зүгээр тийм шунлын өвчин биш зүгээр баяжсан гэсэн. Одоо ингээд хитвчээ гаргаж ирж байгаа даллаа дагараа баяж шүү. Бүгдээрээ мөнгө очих. Энд алхаар мөнгө хийхүү гэсэн. Зарим нь одоо эцэг эхчүүд бол их ингээ ойлгоод хүүхдүүдтэй тийм сайхан зүйлийг мөрөөд наад дэвтэр дээр тийм сайхан байр маяр машины зураг тавь. Тэгээд бий болно гэдэг. Тавьснаар бий болно. Ер нь бол эрг бодолтой байх нь зүг боловч янзын зүйлийг л ойлгох. Хүн хөдөлж ижил. Уран нэмхийн дүрмэн дээр тийм байдаг. Чи хөдөлгөхгүй бол зорилгондоо хязгаарч өрөхгүй. Чи асуухгүй бол хүнээс хязгаарч өгөхс хариултыг гэсэн. Чи ямар нэгэн үйлдэл хийхгүй бол нэг бодлоо нэг алхамч сурах явж чадах гэж байна. Тэр энэ зүйлүүдийг ингээ аваад зөвхөн бид нар нөгөө хувийн гэдэг юм одоо юу гэдэг бодох юм уу амьтын шинжин илүү их дамгаалаад хийж байгаа. Тайван хэвдэгч гэдэг юм уу.
тийм ээ. Одоо нэг ажилгүй айгүй сайхан баймар байна. Одоо өмнө нь бид нар энэ коронавирусын үед гэртээ нэг сайхан байх гэсэн гэр орондоо зохицуулах цаг алга гэж бүгдээсэн. Одоо гэр орондоо байхдаа зэрэг энэ мөшгөл асуудал биш болж ирж байна. Баруун ертөнцид ч гэсэн одоо бас хүнд байна шүү дээ. Гэр бүлийн маргаан бичрэл мэдээх бий болж гэлж байна шүү дээ. Тэгэхээр альва сайхан юмны хинжээ гэтэрх юм бол хамгийн муухай зүйл болдог гэдэг нэг философи үг бид зөв зориулж хэлж байгаа. Хамгийн гайхалтай юм шүү дээ. Тийм. Тэгэл одоо бид нар чинь цагаан цараар буу цараад сүлдэн дургу болдог. Зүгээр буудан дуртай. Хинжээг нь хэлээд ихээр зэрэг тэр утга болчих. Хайртай хүмүүсийг тусна ерөөсөө хинтээ ч уулзуулахгүйгээр одоо 7 хоног нэг газар ингээд байлгач юм бас үүдэн хэрэглээд гараад ирж магадгүй. Тэр бүх юм хим хэмжээтэй байх хэрэгтэй. Энэ хим хэмжээг мэдрэх хэрэгтэй. Тэр хим хэмжээд нь байх хэрэгтэй. Нийгмээр ч гэсэн энэ хим хэмжээг тавьж өгч юм тийм. Энийг бол нийгмийн хим хэмжээ гэдэг. За таныг бас мундаг илтгэгч гэдгийг бол манай оюутан залуус болно мэднэ. Тэгээд одоо энэ илтгэгч бас мэтгэлцээч гэдэг нь би одоо 2 жилийн өмнө багшийг мэддэг болсон. Жисаийн мундаг том мэтгэлцээний тэмцээнийг одоо шүүгчээр очиж шүүжсэн. Би бол оролцогчоор оролцож исэн. Тэгэхэд бол бас багшийн нэрийг дуудахад бол багшаар маш их бахархаж суулаа. Тэр одоо том тэмцээний шүүгчээр ярьсан байхад нь тэгээд одоо энэ илтгэгч мэтгэлцээч одоо хүн байхын тулд бол хамгийн түрүүнд одоо хүн өөртөө итгэлтэй байх хэрэгтэй юм шиг байна. Өөртөө итгэх итгэл нь алга болсон. Өөртөө итгэлгүй байгаа хүн бол одоо илтгэгч мэтгэлцээч байна гэдэг бол хэцүү л ах л та. Тэгэхээр энэ өөртөө итгэх итгэлч одоо хизээ хаана яаж байгаа алга болчдөг юм бол та зарим хүмүүсийн тийм хүмүүсийг хараад байхад зарим хүмүүсийнх нь бүр хитрхи өөртөө итгэлтэй. Зарим хүмүүс нь бүр хитрхи өөртөө итгэлгүй болсон байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ талаар та өөртөө итгэх итгэлийн тухай ярил. Ер нь өөртөө итгэх итгэл бол хүн байдаг, байх хэрэгтэй. Маш чухал. Тэр хүн өөртөө итгэхгүй бол өөр хинт итгэх үү. Тэгээд юунд итгэх вэ? Зүгээр юун дээр итгэх үү гэхээр өөр асуудал. Жишээд одоо би хоол сайн хийдэг гэдэгтэр өөртөө итгэж чадахгүй шүү дээ. Яг бол тийм мундаг тооч биш байхгүй юу? Гэхдээ өөртөө бол тоогооч. Бусдад бол үгүй мэднэ. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө зүгээр тодорхой нэг чиглэлд хүн илүү их хөгжөөд юм уу өөрөө хөгжүүлээд ирэхэд зэрэг тэнд итгэх итгэл нь идэв болдог. Тэгэд одоо алтан мөний дархан бол аяга хийх тусам улам итгэх итгэл нь нэмэгдээд явдаг тийм ээ. Яг уур чадвар суугаад тэр ажлыг хийж чадах тусмаа л юм. Яг үнэ. Хийж чадахгүй. Тэгэхээр тэнд суралцгал хэрэгтэй болдог. Тэр оролдох хэрэгтэй эхлэв тийм. Шууд төрдгүй. Одоо би өөрөө нэг мундаг илтгэж хэлэхгүй ч гэсэн өөрөө үзэл бодлыг ярих харилцан солилцох дуртай. Миний лекцүүдийн их нь бол би тэр дор нэг тодтол өгдөө эргцүүлэл хийх гэж хэлдэг. Тэгээд энэ лекц уншихтаа би уртлаад үнэл хэлдэг байхгүй. Би мэдгчийн дөрөөр ярихгүй. Би мэдгэнч биш. Та мэд. Би зүгээр эдгээр одоо мэдээлэл цуглуулад хоорондоо ярилцъя. Миний энэ бол эргцүүлэл шүү. Ёстой биш. Яг бол ёстой гэдэг үйл ярина гэдэг айгүй үнэ. Эргцүүлэл бол одоо ямар байх юм тэр үнэнд нь ойлгуулад өгчтэй. Тэгээд яг өөртөө итгэх итгэлийг хамгийн гол чухал зүйл миний хувьд шүү дээ. Энэ зөвхөн болгон дээр байна. Миний хувьд маш их мэдээллийг уншиж авсан учраас би энэ олон мэдээллийг энэ тарин дотор чи ингээд хаанаас найдаад мэдээллийг чи аваад хүн төргөл зүгээр ингээд харж байгаа хүмүүсээ хараад хаана ямар газар лекц уншиж байна. Тэд нар юу гэж байгааг нь уншаад тэндээс тэр мэдээллийг ингээд үгээд санал солилцоод явдаг. Энийг л одоо илтгэх чадвар сайтай гэж ойлгож байгаа юм байл гэдгийг бодож байна. Тэр үед адилхан ярина. Бүгдээрээ хэлнэ, бүгдээрээ өөрийнхөө мэдхтэй. Гэхдээ хөргөж байгаа харгууд нь өөр. Би зөвхөн нэг зүйлийг хэлье. Жишээд одоо ёс суртахууны чиглэлээр бол нэлээд их сургуулиуд явдаг. Би бол нөгөө акселер талын хүн л дээ. Үнэт чадвар балаас. Ихэнх хүмүүс юугаар нь ярьдаг вэ? Дианталаг буюу үүрийн талаас нь ярьдаг. Жишээд одоо багш хүний үүрэг энэ тийм ёс суртахууны ёс зүйн дүрм байшгүй гэдэг ингээд дүрмүүдийн яриа явчихдаг. Эмгийн ажилтнууд тэрийг яриа явчихдаг. Тэгэхээр бид ч нөгөө насаараа үүрэг яриад сурчлаад хүнд буудгүй мэн л да. Хүүхд төрөнгөтэй нэг ээжийн ярьчмаар л бид нар чинь эрх дураараа уйлж байгаа ээжийн мемийг өгч байгаа ч гэсэн ээж хизээ хүсэж чинь тэр үед хүн.
Цэцэрлэгт орохоор зэрэг багш өдрийн цагаар заавал дунд тулна. Чин үүрэг дунд сургууль болохоор даалгавар хийх хэрэгтэй. Үүрэг ингээд одоо их сургууль орлоо бас үүрэг, ажилд орлоо бас үүрэг, тэгэх ёстой. Дандаа ёстойгоор даруусаар гад бид ч нөгөө тэгвэл ер нь гоё юм шиг үү ойлгох. Ааха. Тэгэхээр би ажлын класс нь юу гэж хэлдэг бол ерөөсөн зүгээр инээмсгэлж яваараа эрг хандлагатай байна гэж тийм үүргийн дагуу хандлагатай байх гэдэг талаараа юу бодож байна. Тэр өөрөө эрг хандлагатай бол тэр гоё юм шиг үү. Би ядрахгүй юм байна. Юмыг харахаар ингээд гоё харагддаг юм байна. Би өөрөө стресстгүй юм байна. Ингээд бодсон энэ чинь өссөн үсээгөө тэр яс суртахууныхаа үгийг баг илүүлээд явчихж байгаа юм байна. Тэгээ эндээс хамгийн цөөн нь сэтгэл гэдэг зүйлийг би эндээ ярьдаг. Сэтгэл буруутай хүнд бол ямар ч яс суртахуун хандлага яриад боломжгүй байна. Өөрчлөх боломж гэсэн үг. Тийм. Өөрчлөх боломж их таарах гэсэн үг байна. Буруу сэтгэлтэй. Одоо ч ингээд өөртөө ихтэй байдал гэж хэлж байгаа шүү дээ. Өөртөө ихтэй байдал дээрээс нь өөртөө нөгөө ихтгэл үнэмшил, өөрийн гэсэн ихтгэл үнэмшилтэй байх гэж байдаг шүү дээ. Тэгэхэд одоогийн ингээд хүмүүс ингээд амар юм олон нийтэд сүлжээ, сошиал сүлжээнд хэтэрхий автаад өөрийн гэсэн үзэл бодлого болсон юм шиг нэ санагддаг байхгүй юу? Яг таны хэлсэн шиг одоо ингээд дээрээс нь үүрэг өгүүлээдэг. Тэрийг ингээ хийх л ёстой. Энэ л гоё харагдана. Энийг би хийчихвэл хүмүүс намайг гоё гэж хүлээж авна гэх юм уу? Өөрийн гэсэн ямар ч итгэл үнэмшлэхгүй болцсон байгаа. За нэг талаас тантай санал нэг байна. Итгэл үнэмшлийн үед бол өөрийн үзэл бодолтой итгэл үнэмштэй байх асуудал. Нөгөө талаас нь бол харин ч бүр хүн болгон итгэл үнэмшил ихтэй болчихжээ гэж хэлдэг байна. Нөгөө талаас. Юусэл өөрийнхөө харсан бодлоор л тийм байх ёстой гэж үнэлээд наа чи буруу зөв тийм ийм байх хэрэгтэй арайчтай тийм биш үү гэдэг. Миний бодож байгаа сайн гэж бодож байгаа зүйл бусдад муу харагдаад. Тэгэхээр би өөрөө бодсон юм чи миний итгэл үнэмшил юм чин намайг хэн өөрчлөх юм миний нүүр намандаа юугаан тавих нь миний асуудал. Би өөртөө мотиватай байна гэдэг ингээд явж байгаа нэг талаас нь хүн болох итгэл үнэмшилтэй юм шиг. Хоёрдугаарт бол яг аргагүй итгэл үнэмшилтийг таны хэлж байгаа бол асуусан итгэл үнэмшлийн тухай асуудлууд их доод түвшинд байгаа би үлэмжирч байна. Яг мэдчихэж тодорхой зүйлийг мэдчихэж амьдралын замыг туулжээж одоо суралцчихэж л итгэл үнэмшил бүрэлдэхүүн тогтдог. Одоо чи 3 настай хүүхэд дээр ирээдүйн хань ямар хүн байх ёстой вэ? Яавал зүгээр өдөр гэхлээр тийм сайн ярьж чадсан. Итгэл үнэмшил төрөхгүй шүү дээ тийм. Тийм. Тэгэхээр ерөөсөө чи насаас шалтгаалгаас гадна бас мэдлэг төвшингээс их шалтгаалж байгаа. Хүн хэдий ч нэг уушна. Одоо бол жишээлбэл юм ном уншдаг хүн бол их хавруулсан юм шиг байна гэж харагдав. Маш тийм нэг сонирхол татсан өөрийн хүссэн юм ал уншиж байгаа гэж. Өөрийн хүссэн юм. Та миний энэ постыг уншвал та өөрийгөө тэгж бодоор тийм сонирхолтой уншаад байгаа байхгүй. Тэндээс нэг жоохон одоо нэг утга төгөлтөр юмыг уншихаас ботоос жоохон одоо энэ тархи ажиллуулах жоохон дургу байх шиг. Би энэ тэнд уншиж байхдаа нэг удаа хэлжсэн юм. Одоо юу гэдэг нь залуучуудын дунд зарим нэг тийм төгөөмөл дүү байж болох шинж нь шууд утгаараа зэрэглэх юмыг айгүй амархан ойлгоод байгаа. Жишээлбэл одоо би чамаасаа алдах юм бол миний зүрх хагарна махна гэхлээр их гоё одоо ойлгоод юм ээ. Тэр харин гэж бодоод байна шүү дээ. Тэгтэл одоо манай Монгол ардын дунд байдаг да нуурачийг хүлдэх юм бол нуус гэдэг амтын хөөрхий болно гэдэг. За. Тэр нуур хүлдэхээр нуус хөөрхий болно гэдэг нь бол нуур ч өөрөө хайр нэг байна. Тэр хайр гэдэг чинь өөрөө зөвхөн одоо хоол биш юм байна те. Амьдрах орчин юм байна. Амьдралын бүхэл зүйл нь нууртай холбоотой нуусанд бол тэгээ нуур байхгүй бол нуус хөөрхий болно гэдэгтэй адилхан. Ерөөсөө миний амьдралын салшгүй нэг хэсэг юм а гэдгийг. Тийм учраас энэ нэгэн хүн болж байгаа учраас эхнэр нөхөр хоёр бол цагаан цагаар золгодгүй учраас нэгэн хүн байна. Өөр өөртөө золгохгүй гэсэн ярьж байгаа. Тэгэхээр өөр өөртөө золгож болохгүй нэг хүн болсон юм чинь тэр нэгнийх нь тал нь алга болох юм бол ерөөсөө энэ боломжгүй учраас тийм гоё юм шүү дээ. Нуураач гэдэг юм бол нуус гэдэг юм өөрхий болно. Энэ ямар гоё айтайхан гэж зүгээр миний хувьд боддог юм. Сэтгэл зүйн одоо дархлаатай байх. Хүн одоо ер нь сэтгэл зүйн дархлаагаа хаанаас олж авд юм бэ?
Одоо яг энэ коронавигийн үед бас хүмүүсийг хараад байхад маш сэтгэл зүйн дархлааг болсон юм уу? Оюутан залуусыг бас ажиглаад байгаа. Бас тиймэрхүү зүйлд ажиглагтаад байдаг л да. Тэгэхээр энэ сэтгэл зүйн дархлаа гэдэг талаар бас та дэлгэрүүлж ярил. За сэтгэл зүй түрүүн бид нар хэллээ нэг үеиндээ нөгөө өнөө үед яс урганы хямрал бий болчихжээ гэдэг. Энэ иргэн үлдээ болсон байна. Тэгээд хүнийг баг судалжээ гэдэг түрүү нэг би эхэндээ хэлжсэн. Юуг нь судлах нь одоо дутуу орхидод байна гэхэлээ хүн өөрөө сэтгхүйтэй юм тийм байл. Энэ өөрөө ямар их одоо тийм сони ертөнц юм бэ хүний ертөнц чинь гэдэг олж харах асуудал. Тэрний нэг нь яагаад одоо сэтгэл зүйн дархлааны тухай асуудал руу оруулчихжээ л да. Энийг ярихаас өмнө хандлагын тухай асуудал дөнгөж явах хэрэгтэй. Юу юм хандлагын мөн чанар нь одоо юм гэдэг. Тэгэхээр бид нар нөгөө сэтгэл зүйн дархлаа гэдэг зүйлийг ярихдаа ягаад хандлагатай холбож юм гэхлээр зэрэг хүний сэтгэл ямар байна? Сэтгэлээс одоо үг гардаг, бодол гардаг, бодол нь үг болдог, үг нь одоо үйлдэл болдог, үйлдэл нь дадал зуршил болно. Дадал зуршил нь одоо юу гэдэг нь амьдралын хэм хэмжээ болно, хэм хэмжээ нь өөрөө хандлага болно гэж байна. Тэгэхээр бид нар чухал хандлага ярихлаа зэрэг суурийг ярихгүй ч гэдэг. Суурь гэдэг нь маань өөрөө сэтгэл. Тэгэхээр сэтгэлийн нэг орон зай нэг хэсэг нь болохоор яхахгүй тухайн тэрийг судалдаг шинж ухааныг бол сэтгэл зүй. Тэгэхээр бид нэр өнөөдөр бол тэр ёс суртахууны хямрал гэж яриад байгаа гол учир шалтгаан юутай холбоотой вэ? Ердөө тэр сэтгэл зүйн хямрал руу өөрөө хөтлөж байгаа тэр сайн дурын тэр алхмуудыг хэлээд байгаа. Жишээлбэл хамаагүй мэдээлэл сонсож хэрэггүй цаг авахыг нэмэршүүгээд хахад улам өрөнгөж улам үзэж мүцээд улам нэрвдэг. Тэгэхээр энэ хямрал гадны нөлөөлөхөөс илүү байх нь хүнээс өөрөөс нь их шалтгаан. Өөрийнх нь одоо хүн чанартай их холбоотой. Ийм сонирхол замтай холбоотой. Тэр сэтгэл зүйн хямрал гэдэг бол тухайн хүний сэтгэхүйн орчинд бий болж байгаа процесс. Хэр зэрэг зөв тусгагдаж буцаад хэр зэрэг зөв илэрч юм гэдгээс нэлээд хамаарч байна. За энэ дээр бол одоо шил Фредди ондыг бол ярьж мэрх юм бол бид нар их гайхалтай ондууд ярьж. Тэгээд тийм эго, супер эго гэдэг үлэмж хүний тухай ярьж байна. Тэгэхээр одоо бидний өнөөдрийн хүн бол үлэмж хүн гэдэг маань одоо супер одоогийн хэлээр бол супер хүн. Тэр супер одоо жиг өвдөгч хүний тухай ярьж байгаа. Тэр өвдөгч хүнд хүрэхийн тулд бид нар өнөөдөр яах нь тэндүү тэмүүлэх хэрэгтэй. Одоо бол бид нар бол тэр өвдөгч хүн рүү явах нэг алхам хийж байгаа. Хөгжиж байгаа нэг амтан одоогоор бол Фредди онлоор бол бидний зэрэмдэг амтан гэдэг. Яг хүн биш. Хүнтэй төстэй зэрэмдэг амтан. Тэгээд тэр нь одоо цайн дураараа гүйсэн хараас нь дууссан одоо юу гэдгийг яг амтын шинжүүд илүү дамгаалцсан байна. Эндээс нь салахын гэрээр бид супер хүн рүү очно гэдэг юм байна. Яасан гэхээр бид нэг энгийн зүйлийг болчихно гэдэг. Хоёрдугаар буддын шинаар ярих юм бол бас их өөр хайтайхан ойлголцууд байдаг. Тэгэхээр энэ хорвоо утгын дөрвөн үнэн гэдэг байна. Энэ хорвоо зовлонгаар дүүрнэ гэдэг. Утгын дөрвөн үнэн гэж юу юм бэ гэхээр зовлон байдаг нь үнэн, зовлонгийн шалтгаан нь үнэн, зовлонгоос гэтлэг арга зам нь үнэн, зовлон гэтлэх нь үнэн. Тэгэхээр одоо бүгдээрээ бодоод тэгэхээр энэ хүн одоо шууд энийг тэрээр сонсож байгаа хүмүүс бол бас харьцуулаад бодох хэрэгтэй. Харилцан бодолцъё л доо. Их хэдүүл бид нар чинь нөгөө хоолой шингээж чадахгүй юм. Дэндүүийг унтаад өвчих юм бол босмоор санагдчихсан. Ерөөс энэ бидний нэг яг амтны шинжээр өөртөө үүсэх юм бол бид ингээд юм зовлон барьцаа. Тэр инээсээ гэтлэн гэдэг нь юу гэсэн үг гэхээр чи хумсар оюуны төвшөнд сэтгэхүйн төвшөнд өөрөөгөө нэг жижиг амтны шинжээ болчихвол гэсэн санаа л байна. Тэгвэл энэ зовлон амьдралаас өөрчлөлт юм чинь нөгөө йог хийнэ одоо бүгдийг мэдхгүй зөвхөн нэг санаагаа төлөвлөл нээдэг гэдэг чинь энэ багтан буюу амтны шинжээг төр орхиж яах гэсэн үг дээ. Тэгээ нөгөө амьсгалаас амьсгалын хооронд одоо бодлоо зэцэлж чадж яах нүггүй юу гэдэргээд нарийн юм яриад хэлдэг. Би энэ тэнд болдог уулзж байгаа хүмүүстэй ярьдیں۔ Гочийн амьсгалаа ажлыг мэдэрдэг. Нэг амьсгалаас нөгөө амьсгалын хооронд чиний бодол хэд зэрэг зэгцтэй байна гэхлээр зэрэг бараг амьсгалж байгаагаа мэддэггүй. Тэгэхээр амьсгалж байна гэдгийг мэдэрнэ гэдэг бол амьд байгаагаа мэдэрч байгаа хамгийн анхных нь гайхамшиг байна. Гайхамшиг байна. Тэрийг л мэдрэх хэрэгтэй. Тэрийг мэдрэх, тэр мэдэрнэ гэдэг амьсгалаас амьсгалын хооронд. Жишээд хүүхдэд нэг тийм багангийн хүүхдийн нэг хөшөлөг байдаг шүү дээ.
агаар байхгүй гэж хэлдэ тэгсэн чинь амын минь дарчлаа тэгсэн чинь арай гэж янз бүр болов тэгээд гараа авсан чинь агаар байн гэж хэлдэг гэж. Тэгээд заавал одоо ам хамрын хаахтар агаар байдаг болоод ах хэрэггүй шүү дээ. Амын агаарыг өөрөө мэд. Энэ амьд хүний мэдрэмж энэ. Тэгээд тэр агаар өөрөө хэрхэн биеэр бүүж байгаа энд чинь нөгөө бүр цаашаа нөгөө йоизм гэдэг философийн том урсгал л да. Бид нар тэн дээр хэд хэдэн элемент дасгалуудыг авчаад йогийн дасгал энэ шүү гэж яриад болохоос ш. Йоизм гэдэг бол философи. Хүний сэтгэхгүй энэ махан биеэс гадна хүний сэтгэхүйг тусдаа байдаг. Энийг хэрхэн зэгцэж авч явах юм бэ гэж. Нэг бодлоос нөгөө бодлын нэг амьсгалаас нөгөө амьсгалын хооронд түн бодол эргэлдэж байдаг бол яслагд хийнэ гэдэг маань өөрөө тэр олон бодлуудыг авч яад нэг бодлыг үлдээгээд түүндээ төвлөрхий гэж одоо юу гэдэг. Ясгал гэдэг. Бид нар бол нөгөө энгийн хэлээр хэлдэг шүү дээ хүүхдүүдээ хийж байгаа юмдаа төвлөр ер орондоо ихлээр ингээд энэ тэнд хүмүүс ягаад төвлөрөхгүй нэг чанартай ихгүй нэг гэдэг чинь гол нь юу гэхээр бид зүгээр ингээд бодлоо сарниулаад байгаа байхгүй хийж байгаа. Тэгэхээр хүн дэвчин би одоо заримдаа ингээд улаараа юм хийж явах тохиолдолд манай тийм юм ярьсан байдیں۔ Би тийм юмд хариулсан байдیں۔ Тэгээд дараа нь та тэгэхээр би тухайн хариулаад яваад байгаа болохоос ч миний бодол ерөөсөө яг хийж байгаа юм дээр төлөвлөсөн учраас тэрээс гарч чаддаггүй. Тийм. Тэмчээс их тэр зүйлийг хэлдэг. Жишээд одоо хичээл дээр бол би тэгдэг шүү дээ. Нэг манай одоо үед бид хоцорч ирсэн бол битгий зөвшөөрлөв дугайл орж ирээд чимээг өссөн. Чамайг болох уу ингэж бүгд харна бидний бүх бодлого яг нь тэндүүс харин буцаагаа жигдээ дахиад хичээл дахиад нэлийн хугацаа авчихвал ингэж зовоод хэрэггүй чи чимээг уугаар хэрвээ ямар нэгэн хичээл дээр биологийн физиологийн асуудлыг бол хинч хаан ч захирч чадахгүй учраас та нар дугаал нойл орчиж би ерөөсөө тэр тэгтээ гүйж ярихгүй шүү гэдэг байна. Тэгээд манай хичээл явж байгаа чинь манай оюутнуудаас дугаа гараад яваад нойл орчих байдаг. Тэр чинь ингээд надаас шуурл аваа би нэг шуурл гэж байна. Одоо тэр бидний асуудлыг хин захирах юм би захирахгүй шүү дээ. Тэр өөрөө мэдэн шүү дээ. Тэр ийм зүйлүүдийг бид нар ингээд хийгээ яваад тэр нөгөө хийж сургаж байгаа процесс нөгөө бодлого төвлөрсөн байхад сариулахгүй гэсэн гол онцлогыг та нагуулгадаад байгаа болохоос биш. Нэг тийм одоо заалтаа уян хатны хүн болгосон шинж биш байна. Тэгвэл ингээ аз жаргалтай амьдрахын тулд энэ амьдралд хүрэхийн тулд одоо ингээ цаг 24 цагийг ч юм уу айлсэл бүтэн жилийг ингээд хуваагаад үзэхэд дөрвөн хэсэгт хуваагаад үзэх юм бол одоо таны хувьд хамгийн чухал гэж хэлэхээр одоо зүйлсүүд юу байна вэ? Одоо жишээлбэл эрүүл мэнд ч гэдэг юм айлсэл гэр бүлдээ цаг цагаа зарцуулах хэрэгтэй. Яагаад эрүүл мэндэд цагаа зарцуулах хэрэгтэй? Яагаад дөрвөн хүүхэдтэй цаг цагаа зарцуулах хэрэгтэй? Гэр бүлдээ айлсэл карьертаа цаг цагаа зарцуулах хэрэгтэй байж болно тий. Нэг бол одоо өөрийгөө хөгжүүлэхэд цаг цагаа зарцуулах. Эсвэл одоо мөнгө санхүүгээ одоо нэмэгдүүлэхэд цаг цагаа зарцуулах хэрэгтэй ч гэдэг юм. Одоо ингээд дөрвөн зүйлд ингээд хувааж үзвэл таны хувьд одоо яг юу гэж хувааж үзэх вэ? За тийм энэ нөгөө хүний мөн чанар руу ороод ихээр зэрэг нэг амьдралын утга учир орчдөг. Тэгээд нэг аз жаргал гэдэг нь зайлшгүй орчдөг юм л да. Энэ бол нөгөө үеийн түүхэнд бүх судлаачдын хувьд, тэрсмэн философчдын хувьд, тэрсмэн одоо ёс суртахуун, ёс зүйн шинжлэх ухааныг судалж, шимтэж, боловсруулж, онлын гаргадаг хүмүүсийн хувьд бол энэ аз жаргалын тухай ойлголтыг маш их ярьдаг гэсэн. Аз жаргал гэж чухам юу юм бэ л гэдэг. Бид нар өөрсдөө бас нэг аз жаргал гэдгийг бол өөрөөр ойлгодог. Одоо юу гэдэг амтаж идж ууж байж байгаа юм бол аз жаргал гэж ойлгож байгаа. Зарим сонсгоо илүү аз жаргалтай гэж үзнэ. Зарим нь одоо говц сунартай байх юм бол тэгээд зарим одоо оюутнууд тийм хариулж байдаг та. Гэр бүлээрээ өдөртөн эрүүл сарууд байвал аз жаргал гэж. Окей, болно. Бидний цагт хараад бүгд явна. Тэгэхээр бидний аз жаргал дуусах гэсэн. Тэр аз жаргал хугацаатай байдаг юм уу юу гэдэг. За ихэнх судлаачдын хувьд бол аз жаргалыг бол дээдийн баялаг гэдгийг хүлээн зөвшөөрч гэсэн байдаг. За тэгээд биднийх нь бол гоцон мэдлэгтэй холбоотой үздэг. Ер нь эргчлээд хүн бүр л аз жаргалд хүрдээ шүү. Аз жаргал бол эд баялагт байхгүй шүү, ашихгүй шүү гэдэг. Бидний прагматик үйлдэл бол аз жаргалыг эд баялагтай нийлээ холбоотой гэдэг. Тийм ээ? Одоо энэтэй бол нэг сайхан жаргалтай амьдрмаар байна гэдэг ч юм. Ингээд үзээ. Тэгэхээр зэрэг аз жаргал гэдгийг бол үзэхдээ бол нийгмийн хувийн гэсэн хоёр талтай ярих нь үзмэр байна. Аз жаргалын нийгмийн тал бол хүний хөгжилд нөлөөлдөг. Нийгмийн эдийн засгийн шинжтэй зүйл. Тэгэхдээ манай нийгэм бол бидний хөгжилд нөлөөлдөг.
бидний нийгмийн эдийн засгийн шинжин хүний хөгжилд чиглэсэн ийм байх юм бол би нийгмийнхээ хувьд ад жаргалтай. Энэ нийгэмд эсвэл хангалуун байсан. Ад жаргал нь одоо бүрэн одоо дүүрэн миний оршихуй мэдрэмж. Миний амьдлын орчин застрал хангалуун байх ханах явдал. Ингээд нэг үзэж байгаа нэг хэсэг байна. Тэгвэл нөгөө талаас нь бол хувь хүнийх нь хувьд ад жаргал нь юу юм бэ гэдэг зүйл байна. Хувь хүний хувьд бол ерөөсөө бид нар ямар хуу зүйлийг ярих вэ гэхээр дотоод сэтгэлдээ хайхрах ёстой. Өөрөө тэр эдлэг ад жаргал нь бол юу юм бэ гэхээр бусдад жаргал эдлүүлэх. Хувь тавилан бол өөрөө жаргал эдлэхийн гол суурин юм а гэдэг. Тэгэхээр нөгөө ад жаргал гэдэг бол өөртөө оршихгүй бусдад байд юм байна гэсэн санаа ирж байгаа юм тийм ээ. Зарим нь бүрж одоо хэлдэг нөгөө ад жаргал гэдэг бол ад жаргалын утга учир бол бусдын төлөө амьдрах явдал юм а гэдэг. Бусдын төлөө. За одоо бусдаар аваад одоо юу гэдэг бид нар бохын шишингаар аваад гэх юм бол жаргал зовд нэртэй дөрвөө тийм ээлжин солигдод байдаг тийм замтай. Жаргал зовд нь ч үр дагавар юм а. Яг бол эн чинь өөрөө арга билэг шиг тийм зүйл юм байна л та. Шалтгаан байгаа бол хүсэн хүсээгүй зовлон хамснаа. Хүсгүй зовлон түүний шалтгааныг ч одоо дэвчин хаад байж харилцах хэрэгтэй юм аа. Тэгэхээр хүн сэтгэлээр номтгосноор л жаргалыг бий болгоно гэж сургаад байгаа. За жишээлбэл одоо бид 14 дугаар далаа багшийн ад жаргалтай амьдрах хурлаг гэдэг тэр номыг уншсан хүн бол энэ дэр нэлээх ойлгож эхэлнэ. Юу юм бэ гэдэг. Зүгээр миний хувьд бол жаргал гэдэг бол хугацаатай төр дуурын шинжтэй. Байх урт хугацааны жаргал гэж би. Ад жаргал гэдгийг бол олон янзаар тэмдэглэн хэрэгжүүлдэг. Жишээд хайр байх юм бол ад жаргалтай, ээжтэйгээ уулзвал ад жаргалтай, хоод ундаа бол ад жаргалтай гэдэг. Эсвэл одоо халуун өдөр хөл дуусанд сэлж байгаа хүн бол өөрийгөө жаргаж байна гэж хэлдэг тийм ээ. Гэхдээ энэ нь одоо яг үндсэндээ ад жаргалын тухай биш. Энэ бол төр дүрийн шинжтэй богино хугацаанд өвөө болдог. Энэ бол өөрөө ад жаргалхаас илүү таашаал юм. Тэгэхээр ад жаргалыг таашаалтай хандуулж болохгүй. Тэгэхээр нэг гоё дуртай олон эдэнгүүтэй энэ таашаалыг ад жаргалтай байна гэж бодвол биш зүгээр инстинктийн хувьд бол ад жаргалын тухай асуудал таашаалын тухай асуудал байхгүй. Хөрөнгө мөнгө нь одоо хүснээ авах боломж олгодог. Тийм ч бас хүний мэдрэгүүн таашаал гэж ойлгох юм. Тэгэхээр бол мөнгө өөрөө ад жаргал биш. Яг ингэж шүү дээ. Шинэ одоо бид нар машин авчлаа гэж бодоход авцсан байлаа гэж бодоход түүнийг хадгалах байр сав бол хэрэгтэй. Үнтэй ангийн одоо ирчих үе дээ. Асуух хадаад авч байгаа хүм оролцоог байгаа гэж цонхороо нэг харна тийм. Энэ үйл чинь өөрөө нэг талаасаа машин авсан ажиглалтай юм шиг боловч нөгөө талаасаа чиний сэтгэлийн төгшүүрийн их сурвалж нь тэр машин болоод. Тэр эргээд авч байгаа биш. Жаргал бол жинхэнэ бохууламж гэж байдаг учраас тэрийг сайн ойлгох хэрэгтэй. Жишээл харангуй сангасан хүн устай золгосноор жаргал эдэлдэг. Гэхдээ жинхэнэ ад жаргал тараах биш гэж байна. Тэгэхээр зэрэг ад жаргал гэдэг юу гэж ойлгох вэ гэвэл дотоод амар амгаланга хөгжүүлж чадах чадварын байгаамаа гэдэг. Ад жаргалтай амьдрах хурлаг гэдэг нэг бестселлер бас нэг ном байдаг. Энэ дээр бол бас өөр үнцгээс гараад бичсэн зүйл байдаг. Тэгэхээр альва нэг зүйлд хүрэх гэж тэмүүлээд түүндээ хөдөлмөрлөж бэрхшээлийг туулан байд хүрээд хүрснийхэн дараах тэр мэдж байгаа мэдрэмжийг л одоо мэдэрч байгаа мэдрэмжээ би ад жаргал гэж ойлгоод байна. Зөө зөө. Өдөр болгон ад жаргалтай намайг амьдруулах чи хааваа нэтэр гэдэг. Ад жаргалтай байна гэж одоо тийм боломж байна уу юу? Тэр ад жаргал гэдэг бол хүний мөн чанартай сэтгүүлтэй нэлээд холбоотой тийм төгөөмөл зүйлтэй ад жаргал болгоод бол хамгийн чухал юм нь юу гэдэг нь бол дотоос эхлэх бат. Зовлон унгаж байгаа альва юмс бол шалтгаантай. Тэр шалтгааныг нь арилгачих юм бол ад жаргал өөрөө түүнийг зүлгэж өг оруулан хүчрхэгжүүлэх нь тухайн үнийг үүрэг асуудал. Одоо шалтгаантай гэдэг нь юу гэсэн үг лээ? Жишээлбэл агч. Жишээлбэл одоо ойлгомжтойгоо хэлбэл зовлон унгадаг альва юмс үзэгдэл түүний шалтгааныг амьдралаас арилгана гэдэг маань одоо чи юунд хандаад байгаа юм бэ? Одоо шил зарим хүмүүс одоо энэ фэйсэр чин одоо өөрийнхөө зовлон жаргалыг ярьж штэ тийм ээ. Би ингэмээр байна. Ингээд номш гэж тэргээл хараал хэрүүл тавиал ингээд пост одог. Тэгээд энэс энэ өөрөөгөө зовлон унгаагаад байгаа энэ зүйлээс салахын тулд тэрийг өөрөө бочих хэрэгтэй.
болчоод арай өөр зүйлийг бодоод аливаа талыг давуу тал болгож байгаа гэж би бас залуучууд зөвлөх дуртай байдгийг. Жишээлбэл ганцаараа гэртээ байгаа тохиолдолд чи ганцаардаа хэцүү байгаа бол түүнийг давуу тал болгоод хийх ёстой зүйлүүдээ маш хурдтайгаар ганцаараа байхдаа хийх ёстой юмнуудыг хийгээд түүнийг энэ бол над болж байгаа боломж гэж баярлаа. Олон хүн чинь бол эднэртэй сан сэтгэлдээ ойлгох боломж олдлоо. Олуулаа гэхээс илүү ийм боломжийг сайхан ярилцаад авъя, тоглоод авъя гэдэг. Харах өнцгөл өөрчлөлт гэсэн үг. Харах өнцгөл нь өөр, сэтгэл нь өөр үгүй. За бид одоо ингээд бид бүгдөө л аав ээжүүд болон те бид бүгдөө л зарим нь бол болцсон байгаа. Тэгвэл одоо энэ бид бүхний ирээдүй болсон энэ хүүхэд залуучуудын хүмүүжилд одоо хамгийн чухал анхаарах зүйл юу юм бэ? За тэгвэл мэдээ зөндөл олон зүйл байгаа бах тий. Тэндээс та хамгийн чухал нь юу юм бэ? За миний бодлоор бол одоо энэ англи хэлийг мундаг сураач, энэ балетыг одоо мундаг сураач, энэ математикийг л сураад өгөөч гэхээс илүү хүнийг одоо хайрладаг байх, хүн чанартай байх талаас, мөн чанартай байх талаас нь илүү хүмүүжүүлэлс гэж боддог байхгүй. Тэгвэл яг ингэж хүмүүжүүлэхийн тулд юуг анхаарах юм бэ? Эцэгчүүд, залуучууд бид нар. Их сайхан асуулт. Яхахгүй ирж байгаа цагийн өнөр бид ямар байх юм бэ? Маргаашийн гэрэл бид яаж харагдах юм бэ гэдэг асуудалтай нэлээд холбоотой үзчих байна. Би бол таны хэлдэг шиг олон зүйлийг хэлж болох байна. Зүгээр яг өнөөдөр бол энэ цаг ийм богино хугацаанд байгаа учраас би нэг зүйлийг энэ хэрвээ одоо үзэж сонсож байгаа хүмүүст зориулж хэлж болох нэг зүйл байна. Юу вэ гэхээр ерөөсөө л өөрийгөө нэг таниад мэдчихмээр байна. Өөрийгөө мэдэхгүй болохоор зэрэг ерөөсөө хүмүүсийн тухай асуудал өөр үнцгээс харагдаж байгаа юм. Бид бол одоо аливаа нэг тань мэддэг, одоо үнэхээр сайн тань мэддэг. Одоо нэг найзанд очиод ангийнхнаагаа яриадаггүй бүгдийг нэг аав ээгүй баг ярьчих баг. Чи өөрөө тэгэхээр нэг ерөнхий анкет загвараар нэг ярина л да. Тэдэн он төрсэн тийм. Чи яг өөрөө бодож ирсэн. Өчигдөр хэм байсан, өнөөдөр хэм байсан, маргааш юм болох юм. Юуны төлөө амьдарч байгаа юм бэ чи өөрөө? Хүндрэлтэн ирээдүйд ер нь ямар болох юм болоо? Түүнд миний оруулах хувь нэмэр нь юу юм болоо? Би чинь хүндрэлтийн нэгэн элемент шүү дээ. Түүнд миний хүсэл бүрэг байгаа юм уу юм уу? Энэ ертөнцид хүний эзлэх байр суурь гэж байдаг юм бол би тэр эзлэх байр суурийг хизрэг биелүүлж байгаа юм бэ? Амьдрал гэдэг чинь өөрөө нэг талаас нь амьдралыг төрүүлэх үйл явц, нөгөө талаас нь ертөнцийн оршин тогтнол юм аа. Оршин тогтно гэдэг нь хүний идэх, хооллох, амьсгалах, хөдлөх, бодисын солилцоо зэргийг л ер нь ярьж байгаа. Өөрөөр хэлбэл амьд байхад зориулагдсан үйлүүдийг нь агуулдаг нь бидний ертөнцийн оршин тогтнол гэдэг. Харин амьдралыг төрүүлэгч гэдэг нь өсөх, үржих, боожих, хамгаалах, жижиг, тэтгэх, асрах энэ үйлдэл ойлгож байгаа. Тэгэхээр бид бол оршин тогтнолын амьтан шинжийн хувьд бол тэр өөрийгөө хангах, бодисын солилцоогоо хангахын төлөө зүтгээд. Одоо бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр өөрийгөө олж ярих юм бол амьдралыг төрүүлэгч гэдэг. Төрүүлэгч үйл явцыг ойлгож авч байна. Тэгэхээр бүгд дахиад би хэлж байгаа юм өөрөө би хинбэ гэж. Би хий юм бэ. Миний нэс одоо юу гэдгийг миний тухайн одоо юу гэдэг цаашгаа хүмүүс буруу ойлголт өгсөн байлаа гэж бодлоо л та. Би гомдож байна. Гэхдээ би тэр найзын тухай хэдэн удаа хүн ярьсан билээгээ бодоод үзэхэд би магадгүй илүү ярьсан биш. Тэгээ өөрөө тийм дуурлаад байдаг. Би ийрүүгөө онгийж ярих асуудал. Яг хүн харахад бол өөртөө бигээ мэдгүй хэн байх вэ гэдэг намайг одоо хүмүүс шоолгоод байх л та. Тойрон дарт өөрийгөө харж яадаг. Одоо шилдөө бүгд хамт олоороо зураг авахгүйчаад зөнгүүд нь зураг ямар гарч юу гэж харангуй хамгийн дөрөнд өөрийгөө хараад өөрөө их айтайхан гарсан бол сайхан зураг байна гэдэг. Өөрөө нүдбод анаад авсан бол юм балай зураг гэдэг. Зураг гэсэн балай биш тал нүдэ анаад гарсан байгаа. Тэгэхээр тэр чинь өөрийгөө ерөөсөө өнгөн талаас нь хараад байгаа юм биш. Дотоод мөнгө ухаан, сэтгэхгүй, оюун ухаан тухайн мөнгөийг хараад нэрээ биетэй гэж. Магадгүй одоо энэ бодны сургаал жишээл хэлдэг болсон шүү дээ. Хэрвээ чи занчин хувраад байвал асуудал хүндэрч чинь гэсэн үг шүү. Тийм учраас нөгөө сүнс үлдэн дуудуулах хэрэгтэй гэж яагаад ингэ энгийн прагматик төвшөнд ярьдаг байсан гэдэг нь хүн өөрөөрөө тань мэдж явах хэрэгтэй байт юм байна. Хүн өөрчлөгдөн гэдэг бол ямар нэгэн сөрөг үр дагавартай байт юм байна. Буруугаар өөрчлөгдөн гэдэг бол. Тийм учраас болзгүй өөрчлөгдөж явах хэрэгтэй. Өөрчлөгдөн гэдэг нь зүгээр өөрчлөгдөхийн тухай биш. Эрэг тал руугаа уушаа явах тухай. Тэгэхээр бидний хандлагч гэсэн өөр болчих хэрэгтэй байхгүй юу? Жишээл манай ангийн тэр хүүхэд одоо нэг тийм юм байсан хэвээрээ энэ ч одоо нэг юм байхгүй дээ, сүртэй юм байхгүй гэдэг. Тэр хүн чиний хүүхэд байхад байсан найзаасаа
10 жилийн дараа ямар өөр болсныг чи олж харахгүй шүү дээ. Тэрийг олж хардгуу тогтсон нэг хэвтэй. Дээр нь өөрийгөө өөрсдөө олж харах хэрэгтэй. Өөрийгөө аль чиглэл рүү явж байна. Энэ өөрийнхөө дотоод EQ гэж ярьдаг. Тэрнийхээ мөн луучин мэт. Ингээ өөрийгөө дотоод харж явж явах нь маш чухал зүйл. Тийм учраас бид нар хэлжээд амьдрал гэдэг бол ерөөсөө юу юм бэ гэхээр зэрэг амьд ертөнцийн оршин тогтнол амьдралыг төрүүлэх үйл явц хоёрын нэгдэл гэж философчд үздэг. Яг гараа ботсон бол энэ хоёрын нэгдэл. Өөрөөр хэлбэл нийгмийн амьтан, байгалийн амьтан хоёрын одоо нэгдэл бол хүн юм аа. Гэдгээр тасна. Одоо хүүхдийг зөв хүмүүжүүлэх, одоо зөв хүн болох, хүнийг хайрладаг хүн болгож өсөхийн тулд одоо та эхлээд өөртөө анализ хийгээ. Өөрийгөө хараач, өөрийгөө л нэг хараад үзээч л гэж хэлэх гэдэг нь тий. Би ингэж жишээ хэлэх үү. Эксэн одоо жишээлбэл бидний эцэг эхчүүд чинь хүүхдтэй маш их хайр тавина. Үнэхээр анхаарч байна. Тэгээ юунд анхаарч байна? Затгалан байна уу юу? Даарах нь хөрхөн үү юу? Гэт гадна дадаасыг хараад байгаа. Дутаахгүй. Би бүгд юу мөрөөдөж хүсэж байна? Ирээдүйд ямар хүн болохыг дотор агуулж байна. Гэдэг юус арахгүй. Тэгээд энэ өнгөдөг дуу Монголд явжсэн чинь миний хажууд нэг 6-7 настай байсан багтаа нэг охинтой нэг ээж явсан. Тэгээд хоёр тавтаа ундаа гаргаад тавьчаад тэгсэн чинь энэс битүү угаараа чи энийг угаараа гэдсэн чинь нөгөө хүүхэд нь заавал битүү угаараа гэсэн зүйлгүй нь сонирхоод нөгөө ундаа яваад гэсэн чинь ээж уурлаа би юм хэлээд байгаа юм шүү гэж бэлгцэн чинь жоохон хүчтэй унаад. Тэгээд нөгөөд нь уйлдаг байхгүй. Тэгин ээж нь юу гэж ингэж чи юундаа уйлаад байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр хажууд нь одоо мэдэхгүй байгаа юм байх та гэснээр Гэхдээ би мэдэж байна таалт түлхээл тэгэл уйлцсан шүү дээ гэсэн чинь. Би мэдээд байгаа байч. Хаа чи уйлаад байгаа гэж байна. Тэгэхээр өөрөө мэдгэн байсан бохоо. Хүн. Юунд уйлаад байна гэхээ зогсонд л уйлж байгааг мэдсээр байж алтай мэддэг өдөр үсгэж байна. Тэгээд одоо бид нар ч гэсэн хоорондоо тэгдэг шүү дээ. Чи юунд уурлаад байгаа гэдэг байна. Юунд уурлахад чи уурлууцсан учраас уурж байгаа шүү. Тэгэхээр зэрэг бид нар ирээдүйн хүүхдийн хүмүүжил анхаарахтаа тэдний маргааш
би бол орон зай ертөнцийг үүсэх үзэл зөв хандлах сэтгэлийг л бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй болохоос биш ангидаа шилдэг болох дандаа он авах тийм уралдаан билег авах уралдаан тий эсвэл сайхан уралдаан авах уралдаан хамгийн гоё хоол өгөх ийм уралдаан энэ чи өөрөө сэтгэл нь өөрөө буруудаад явчихж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд бүх хүмүүс би урайлахад нэг зүйлийг хэлнэ. Хүүхдийн дотоод мөн чанараас нь эхлээд тэрийг зөвхөн болгоход нь анхаарал бүгдээрээ урагшаа явъя да. Алдаан дуртаад явъя. Хүүхдийг бас их урамшуулах нь зөв баг тий багшаа. Урамшуул аливаа юмны түрүүн хэлсэн шүү дээ. Хим хэмжээлт давж болох. Урамшуулж ингээд хийх ёстой энгийн зүйлийг одоо урамшуулаад байж. Жишээд одоо жихэр идээд цаасаа хогийн сумд ирэхлээр би магтаж урамшуулж чадахгүй. Эцэл бол чихрийн цаасаа хаях нь хүний үүрэг. Тэр чихрийн цаасаар гой сайхан одоо юу гэдэг цэцэг мэцэг автарч ирээд над үзүүлэх юм бол би урамшуулна. Хүчи чихрийн цаасаар ийм гоё юм биш үү гэж. Тэгэхээр энэ хоёрын чинь оронд ялгаа байгаад манайхан урамшуулна гэдэг нь хоолой ижлээ яасан зүрх юм гэдэг. Идэлгүй яад юм биш чинь. Хүн зүрх юм. Амтай юм чинь тий. Энэ нэг хүмүүний амьдралд нэг тийм нэг мөнхийн асуудал гэж байдаг юм байна. Мөнхийн асуудал. Хизээч шийдвэрийн төгс байж чаддаггүй тийм мөнхийн асуудал байдаг. Тэрний нэг нь бол ягарахгүй энэ бүгдийн хүмүүсийн тухай асуудал. Одоо жишээлбэл миний өмнөх үе, тэрний өмнөх үе, өвгдээцүүд юу гэж ярьж байсангүй одоогийн залуучууд арай биш байна даа. Одоо тэгэл бүгд мөнгөд ярьж идэг. Тэрийг та юу гэж боддог вэ? Ямар олон зөвхөндөө хийгээд явж исэн байж болно гэхдээ ангид орж иж. Тэгвэл одоо 17 дугаар 18 дугаар зууны үеийн хүүхдүүд яаж сууж ирсэн. Бүр ихтэй хөнөө өрний үед хүүхдүүд яаж сургууль явдаг вэ? Ингээ бодох юм бол одоо эн чинь өөр өөрийн тухайн үеийн нийгмийн хөгжилтэйгээ уялдаад болж байгаа асуудал байхгүй юу? Тэр үе чинь өөр өөрөөр юм шаардаад явна. Одоо бол захин ертөнцгүйгээр энэ хүүхдүүдийг төсөөлөх ямар ч боломжгүй. Тэр нэг одоо юу гэдэг захимаар дахиндуулаад одоо юу гэдэг сөрөг болсон хандлага айдсыг бий болгож хүмүүжилт нь сэтгхүйд нөлөөж өгөх гэдэг боломжтойг би яриад байгаа болохоос биш. Тэрнээс нь ингээд салгаад авчих юм бол энэ захим ертөнцгүйгээр энэ одоогийн өсвөр үеийг бол төсөөлөх ямар боломжгүй. Ер нь бол ирээдүйд бий болоод хүмүүс нэг цүнх ном бариад явах энэ цүнхний хэрэглээ мэргэлээ байхгүй болов уу? Гар утас одоо байхгүй бол нүдний шилэн одоо гар утсыг нь сулгаж өгнө гэдэг хэлж байгаа шүү дээ. Цаг хугацаа энэ хөгжлийн хурд нөгөө маш хурдтай цаг хугацаанд явагдах хэрэг яаж юм гэхээр бид өөрөө тийм цаг хугацаанд айгүй тийм хүн зүйлтэй тулгараад байгаа. Цаг хугацаа дэндүү урсаад байгаа. Тийм учраас нөгөө цаг хугацаа дэндүү урсж байгаа учраас өөр ямар нэгэн зүйл цаг зарцуулах боломжгүй болоод тэр өөрөө том стрессийг бий болгох дагуулах гэдэг жишээ байж байгаа. Жишээд одоо өнгөрсөн 100-д чинь мянган жил хийжсэн нийгмийн хөгжил чинь өнгөрсөн 100-д хийгдсэн. Тэгэд өнөө үед одоо энэ 100 гараад нэг 20 30 жил болж байхад 20 жил болж байхад өнгөрсөн 100-тай тэнцэх хэмжээний хөгжлийн хурд хийгдсэн шүү дээ. Албаг нь болж байна. Тэгэхээр энэ ирээдүйд юу болох вэ гэдэг. Өнөөдөр жишээлбэл одоо нэг мэдээлэл гарч ирж байна шүү дээ. Япон бол одоо хүүхдийн төрөлт нь өнгөрсөн жил бол хамгийн бага төрөлт гарсан юм байна. Энээсээ яаж гарах вэ гэхээр зэрэг юусын ганц бие эрэгтэй эмэгтэйчүүдийг танилцуулъя. Танилцуулахын тулд ууч нэг сайтууд байт юм л да. Тэр чинь шалгуур тавьчихт юм байна. Тийм болгохтой тийм байвал ингээн. Тэгний Европуудыг буюу хэмэл оюун ухааныг хоёр хосуудыг танилцуулаад ашиглана гэж зарчилж байна. Тэгэхээр хэмэл оюун ухаан бол сэтгхүүн хувьд, хэм маягийн хувьд, үсэл бодлын хувьд одоо юу юм тийм ижил төвчний хүмүүсийг хоорондоо танилцуулах боломжууд их хангай гэж хэлж байна. Яагаад тэгэхээр Япон өөрөө хүнөө олохгүй таа байгаа биш. Тэнд бүгд завгүй байна. Энэ хурдтай нийгэмд хурдын гүйцхийн тулд бүгд амьдрахын тулд төлөө заавдаг биш. Хүнтэй завгүй юм гэж. Тэр арай өөр аргаар руу шилжиж байгаа юм тийм. Тэгэхээр хэмэд оюун ухаан тэнд нь туслая гэж байна. Тэгэхээр бид ирээдүйд одоо үнэхээр одоо энэ цаг хугацаа гэдэг зүйл бол маш үн цэнтэй болоод байгаа. Улам үн цэнтэй болгохын хэрээр бид өөртөө болон бусдад хэрэглэх цагийн асуудал баг отхон болж гэж байна. Тэгэхээр арай цаг олдож шүү гэдэг ингээд гэр орондоо одоо байрлалаа зэрэг бие биенийхээ утсыг өөрийнхөө утсыг басаараад амьд бие хүнтэй харилцаж ярилцаж чадсан байсан юм шүү дээ. Одоо та бүхэн одоо үзээр ингээ фэйсээр одоо комментүүд ичээр нэг бол их сайхан соёлтой гоё өгнөд бичээд твиндээ талархаал лайк дараа зүрх дараа их сайхан байгаа. Яг уулзаад ихээр энэ зүрх дарж байгаа шиг тийм гоё үг хэлэх нүг юм. Амьд өөр алга болж эхэлж байгаа. Бүгдээ болж эхэлж байна.
Өгнө хүн гэдэг чинь ерөөсөн төрөлхийн сүргийн сэтгэлтэй амьтан. Заавал харж ээж, амталж ээж, үзэж ээж, мэдэрч ээж тэр нь өөрөө өөрт нь хүрдэг татан мэдэхгүй гэдэг гайхамшиг зүйл амьтан болгонд байдаг ч гэсэн хүний өөр арай өөр ох юм байгаа. Тэр нөгөө түн амьтны мандаа, мянган амьтны мандаа түн бодисын ох гэж хүний хэлдэг. Тэдүүг бол хонь хорвоо дээр хамгийн том албан тушаал бол хүн болох юм байгаамаа. Хүн болсон бол хамгийн том албан тушаал байх шүү гэж бодоорой гэдэг. Гоё хэлсэн байт. Тий. Шуудараас хат твний үзүүр дээр нэгэн дагтах юм бол хүн болохын утга учир шүү гэж шашин зааж өгдөг. Тэгэхээр бид нар хүн болцсон юм чинь одоо яах нь хүний мөн чанараа дээхгүй юмараа нэг тэгэл би төгсөлт нь хэлэх гээд байна. Мөн чанар нь юундаа байдгийг бол биеийн амьтын шинжин дамгаалж явах биш оюу ухамсар өөрөө дамгаалж явах. Ингэж л амьтаас ялгах юм байна. Хэрвээ бүгдээр оюу ухаанд шинжин авч үзээд би сүргийн сэтгэлгээтэй амьтан учраас би хүмүүс байгаа учраас би амьд байна гэдгийг мэдчихвэл бусдыг хайрлах гэж байдаг шүү дээ. Ганцаараа нуугдаад нэг агуу магууд очиод энэ өвчнөөс салаад ганцаараа өвдчихвэл яах вэ? Тэр тоно байдаг үстэй чинь. Тэгэж ганцаараа байх гэдэг байхгүй. Бүгдээрээ ирмэл байл та. Бүгдээрээ хамтдаа зүтгэе. Жишээлбэл ямар нэгэн байдлаар хин нэг манах асуудыг альгуугаар манай монголчууд багсгачих. Би ямар амьтан биш үү? Мануулаад яах юм. Би өөрөө манахгүй бол ягаад гэхээр өөрөө гарчих гээд байгаа юм чи би гарахгүй л бай гэж бодчих. Энд чинь чи амьтан биш чи хүн шүү дээ. Эхлээд нөгөө амьтан хүн ярьж байгаа дараа нь хүн шиг хүний тухай яриад байгаа юм. Энэ бол 1.5 кг ураг тарих. Эхнийх нь болохоор 2 кг хүчнэг одоодонд хоол яаж байгаа амьтан хүн. Хоёр дахь нь сэтгэж байгаа. Хин сэтгэж чинь тэр бол амьд байна гэж. 1.5 кг ураг тарих. А гурав дахь нь хүн шиг хүн оршихгүй гэдэг бай. Тэр нь сэтгэлийн бай. Эхний хоёр бол авчиж болно, хоолыг ичиж болно, номыг уншиж болно. А гурав дахь зүйл нь бол өгжээж явдаг царийн ганц зүйл. Хүмүүс намайг хайрлаасаа гэж бодож ивэл чи бусдыг хайрлаа, энд хайр үрээд. Хүмүүс намайг битээ муу үдээсаа гэж бодож ивэл бусдыг муу гэж бодчих. Энд чамд тэмдүүлээ. Чи юу хийж чинь чи эргэж ирж байгаа. Тэгээд энийг одоо юу гэдгийг ям бүрийн одоо хүмүүсийн айдаг биширдэг зүйлээр нь ярьсан ч болно. Өөрөө бид чинь өөрийгөө тэр хараад мараалт нь хөргөдөг байхгүй. Яана тэр хараад ээж ш болоо гэж санаж мандраад уулын онгоолгоод тэгээд тэр бохирчингууд хараад өвчлээ. Уг нь чи өөрөө тэгж гүгээл сандраагүй бол чиний эцэг хаацсан байх юм бол чамд юу ч өрөхгүй шүү дээ. Тийм ч бас монголчуудын гоё үг байдаг. Ёс мэдэхгүй нь ёр алдахгүй гэдэг чи ямар ч үстэйг тоохгүй байвал хідээч муу юм ирэхгүй гэж гэсэн. Тэгэхээр өөрийнхөө сэтгэлийн тэр орон зайд бохир юмыг албатай юм шиг оруулаад өөрөө стресстэй, түндээ нэрвтэй, тэнгууд дэргэн дөрөг хараагаад өрөөгөөд ийм хүмүүст амьдрмааргүй монголчууд арайштай гэдэг. Үгүй чи Монголоос явчих таа гэхээр явдаггүй байхгүй. Энэ хорвотоор амьд байгаа зохиолдол нэг зүйлийг л ойлгох хэрэгтэй. Асуудал чамд би, надад би, бүгдэд би. Бэрхшээл бүгдэд би. Бэрхшээлгүй асуудалгүй тэр ад жаргал гэдгийг буруу ойлгоод хөвтэй л идээд ивч байгааг бодож байгаа бол энэ ганцхан диваажинд бололцоотой болохоос биш. Энэ хүндгүй. Тэгэхээр асуудал байна гэдэг нь чамайг амьд байгааг л ойлгуулж байгаа юм. Асуудлыг шийднэ гэдэг бол амьдралын утга учиртай чи урагшаа явж байгаа юм. Асуудал иргэн өдөр чамайг олж харж байгаа бол чи миллиметр байна. Тэр нэг олж харж байгаа гэсэн. Олж харсныгаа эргээд би яа шийдэхгүй гэж бухимдах оронд шийдвэрээ олж байгаа бол чи ухаантай байна. Одоо нэг философч хэлсэн үгэнд би тэрийг бол байнга давтаж хэлэхэд байна. Ухаантай хүн гэж бол усч хүнийг хэлнэ гэж. Ус бол налуу газар андахгүй урсдаг, цооргой газрыг андахгүй дагаад гоождаг. Тэрүүтэй адилхан хүн гэдэг бол түрүүний хамгийн түрүүнд хэлдэг шиг та бүхэн асуусан шиг боломжийн хаалгууд байдаг. Яг ус бол хаана нөхөн тэрийг гоождогтой адилхан бид боломжийн хаалгуудыг хүн юм чинь, ухаантгүй юм чинь одоо туршиж явах хэрэгтэй. Асуулт бүрэлдэх цуваа гинтэн хэлэхээс хүмүүний төөрөг тавилан бидний зам. Түрүүн бид нэг мөн чанарыг ярьж байгаа ад жаргалыг нэг орж ирсэн шүү дээ. Тэгээд тэндээс нэрөөсөө үзэхээр нэг ад жаргалыг тодорхойлдог энгийн прагматик төвчний зүйл нь эд баялаг эрүүл мэндэ байна. Эд баялаг бол сүйд нь бол үг тодорхойлж байгаа гэхэлэр эд баялаг бол ад жаргалд хүрэх хэрэгсэл болохоос биш өөрөө ад жаргал биш юмаа гэдэг. За гол зүйлийг бол монголчууд эртнээсээ хэлж ирсэн, сургаж ирсэн, үеэс үест амаас амд дамжуулдаг цусаараа метр биевиндээ дагалдуулж ирсэн нэг зүйл бол эрүүл мэндийн асуудал. Эрхэм баян бол эрүүл мэнд юм аа гэдэг. Өвчнгүй бол жаадаг гэдэг. Тэгэхээр энэ эрүүл байна гэдэг маань өөрөө юу юм бэ гэхээр
Ерөөсөө хүний бүх сайн сайхан үйлдэлийн суурь нь эрүүл мэнд юм. Эрүүл мэнд байна гэдэг нь зөвхөн одоо биеийн эрүүл мэндээс гадна сэтгэлийн эрүүл мэнд. Сэтгэлийн тэмцвэртэй байлгаж чадах юм бол би эрүүл бусчихсан аз жаргалтай байж болдог гэх. Тэгэхээр бид нар бол эрүүл мэндийг бол хоёр талаас нь авах юм байна. Физиологийн хувьд аваад үзчихэ тийм ээ. Өвчин зовлонгүй байх талаас. Нөгөө талын хоёр дахь шинж нь болохоор юу? Сэтгэхгүй эрүүл байх хэрэгтэй. Өөрөөр эрүүл сэтгэнэ гэдэг бол өөрөө эрүүл байна гэдэг бол маш чухал ийм зүйл. Тэгэхээр утга учиртай хүсэл байхын тулд бид нар эрүүл сэтгэж явах хэрэгтэй. Утга учиртай хүсэлтэндээ захирал нэг хэлээ зэрэг зөв хүсэл байх хэрэгтэй. Тэр нь одоо амар амгалан байх, эв найрамдалтай байх гэдэг юм уу тийм ээ? Ийм зүйлүүдийг бий болж байгаа юм. Утга учиргүй зүйлүүдийг бий болгох шунал сэтгэхүйд бий болчих юм бол сонсон болгоно авах, харсан болгоно авах, аливаа зүйлийг өөрийн болгох, үн цэнтэй зүйл чунан дурлах тийм үү? Ийм хүслүүд бий болж эхэлдэг. Тэгэхээр бид нар энэ сэтгэхгүй энэ хүслүүдийг илүү том үржүүлээд өсгөх юм бол бидэнд ямар сөрөг үр дагавар бий болох вэ гэхээр ад жаргал гэдэг зүйл холдоод явчих. Ад жаргал гэдэг зүйл холдоод явчих. Тийм учраас одоо би бол энэ гурван зүйлийг бол нэгдүгээрээ аль нэгэнд нь ачлагдах хэрэгтэй эрүүл мэнд чухал боловч гурван адилхан байна гэж үздэг. Эд хөрөнгө эрүүл мэнд мэдлэг боловсрол. Мэдлэгтэй хүн бол эрүүл мэндэ анхаарч чадна, зөв хооллож чадна. Зөв цагтаа унтаж чадна гэх юм ингэдийн хэлээгээ. Мэдлэгтэй хүн бол одоо яаж эд баялаг олохын тооцноод өнөөдөр хоолоо оождаг юм. Тийм ээ. Тооцно. Эд баялагтай байна гэдэг чинь би эм тан авч уух мөнгөтэй байна гэсэн үг. Тэгэхээр эрүүл мэндэ эд хөрөнгөтэй хүн чинь бас эрүүл мэндэ анхаарна. Ядганаа чанартай хоол унсаа унаа. Эд мөнгө хөрөнгөтэй байна гэдэг чинь би өөрийнхөө мэдлэгийг ахиулахад анхаарч чадна тийм ээ. Ингээд нөгөө талын гурван ч нэг. Тэгвэл эрүүлдэг байгаа тохиолдолд эрүүл байхад нөгөө нэг амьд байвал алтан ягнаас унаа гэдэгтэй адилхан эрүүл мэндэл байх юм бол бид эд байлгийг олж чадна. Бид мэдлэгээ хөгжүүлж чадна. Мэдлэг гэдэг хүмүүс сайн 3% ойлгоосон гэж хүсэж байна. Мэдлэг гэхлээр ихтэй сургуулийн боловсролын тухай яриаггүй. Мэдлэг бол амьдрахын том ухааны тухай ярьж байна. Мэдлэг гэдэг бол юмыг харах үнцгийг ари өөр болох тухай ярьж байна. Бид арай жоохон алсын гарсан уушимсгалын тухай уртын дуушгаар тийм ари алс холыг харж амьдрах тухай ярьж байна. Бид дэндүү зүйл рүү анхаарал дэндүү урдлынхаа замыг дэндүү богинохон хараад байна. Өнөөдөр энүүхэн дардан зам байгаа юм шиг харагдаж байгаа боловч цаана ангал байгаагаа олж харахгүй байна. Тэгэхээр бид жоохон холыг харах. Инхийн тулд бид нар бол эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байна гэдгийн хувьд бол биеийн хувьд ч бай, сэтгэхүйн хувьд ч бай эрүүл байхын тухай дараа. Ингээд сэтгэхгүй физиологийн бие хоёр бол хоёулаа бие биенийг нөхчээдэг. Бие биенийг цуг байж байгаа тийм зүйл учраас танаа энэ нэвтрүүлэг бол цаашдаа улам энэ эрүүл мэндийн чиглэл рүү илүү олон хүнийг ойлгуулж эрүүл байх арга ухаан мэдлэг мэдээлэлээр хангаж явах ийм чухал нэвтрүүлэг болох байхаа гэж найдаж байгаа. Ингээд анхны төчнөр үрсэн чинь маш их баярлалаа та бүхэнд. Бас энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүн болгон санаа оноо байвал манай ажлын хэсэгт хандаж байгаараа би эндээс авч бас буруу зөв бас тунгаа хэлцүүл болно. Мэдээж би бүгдийг мэдхийн дүрт тоглолт та хүн дээрээ зүгээр л хэрэгцүүллээ. Бид асуудлыг л зүгээр өөрийнхөө бодлын үднээс хандлаа. Авд байхын ухаанаар хандсан үстэй. За мэдээ. Маш их баярлалаа агшаа. За бид бүхний яриа одоо өгөөр ингээд өндөрлөгт өгч байна. Өнөөдөр бид нэр Алтайхуу агштайгаа өнгөрсөн одоо ирээдүйн тухай бол ярилцлаа. За тэгээд бидний ер нь яг энэ подкастаа одоо нээсэн гол зорилго бол одоо эрүүл мэндийн боловсрол олгох, ард иргэд болон оюутны залуучдад эрүүл мэндийн боловсрол олгох. Тэгвэл эрүүл мэнд гэж яг юу юм бэ гэхээр бидний бас багш маань сайхан тайлбарлаа өчлөө. За эрүүл мэнд гэдэг бол мэдээж нэгдүгээрт бол бие физиологийн эрүүл мэнд, хоёрдугаарт сэтгэлийн эрүүл мэнд, гуравдугаарт бол нийгмийн эрүүл байхыг л эрүүл мэнд гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр бид нар бол яг энэ гурван чиглэлд одоо подкастуудаа бол хийн. Тэгэхээр та одоо хамгийн ингээ анхны дугаар таныг урьсан гол шалтгаан маань бол одоо нийгэм тал руугаа нийгмийг эрүүлжүүлэх тал руугаа чиглэсэн байгаа. Танд маш их баярлалаа. Ингээ алтан цагаа зарцуулаад одоо бидний ярилцлаганд хүрэлцэн ирж үнэтэй зөвлөгөөнүүдийг оюутан залуустаа өгсөнд одоо маш их баярлалаа. Оюутан залуучуудаа захихад маш энгийн зүйлийг л захив. Тэгэд хүн бай.
Та бол хорвоо дээр дэлхий дээрх цорын ганц хувь. Дахин давтагдчихгүй хувь хүн. Тийм сайхан агуу хувь дахин давтчихгүй шинжтэй учраас та зөвхөн урагшаа хараарай. Урагшаа чиглээрэй. Урагшаа зүтгээрэй. Хүсэл мөрөөдөлтөнд хүрэхийн тулд өдөр болгон нэг алхаж яваарай. Дээр үед монголчууд хэлдэг байсан гэсэн би явж байна, бээжин сууж байна. Хол замд болтой. Тэр шиг таны хүсэл мөрөөдөл хол байж болно. Та өдөр алхаж яхад та хүрнэ. Та чадна. Та бол өнөөдөр оюутан. Гэхдээ өнөөдрийн оюутан гэдэг бол маргаашийн эрхэм зорилготой болсон ариун Монгол улсын жавхаад нэгэн иргэн байна гэхдээ өөрөлдсээрээ. Та зүгээр л гэрээ. За баярлалаа гэж.